За сайн байцгаана уу гоодлынхаа бид нар ингээд подкастынхаа шинэ дугаарыг эхлүүлж байна. За та нар мэдж байгаа байх сүүлийн үед бид нар дандаа сэтгэл эдгэрлийн сургалтанд оролцсон ийм ээжүүдгээ урьж оролцуулж байгаа. Зарим нь одоо өөрснийх нь хүсэлтээр, зарим нь одоо бид нар өөрснөө ураад ингээд оролцуулж байгаа. За өнөөдөр би мөнх гэрэлгээд манай энэ гинж очрын борооны давтан оролцогч ийм ээж байгаа. Одоо миний ихэнх лекцүүдийг сонссон, баг бүгдийг сонссон байх гэж би бодож байна. За тэгээд мөнх гэрлийг миний урьсан шалтгаан гэх юм бол мөнх гэрэл бол нэлээд өөрчлөлтүүд гарсан гэж би хувьдаа үздэг. Мөнх гэрэл бас надаас ганцаарчсан сургалт сэтгэл заслыг дээр авч исэн, групп сэтгэл заслд оролцсон. Ер нь оролцож байгаа ээжүүд маань ихэнх нь тэр групп сэтгэл заслд оролцсон ээжүүд байгаа. Тэгэхээр зэрэг арай илүү өндөр түвшний одоо сургалтыг авсан гэсэн үг байгаа. За ингээд мөнх гэрэл сайн уу? Өөрийгөө танилцуулж одоо нэмж хэлэх юм байна уу? За сайн байцгаана уу? Гоодлынхаа сонсогчдын өнөөдрийн мэндийг хүргэе. За багштайгаа ингээд уулзсан чинь айгүйх баярлаа. Догтлоо. Тэгээд би жоохон ярихтаа муу тэгээд жоохон ээрч муураад гацаад ээж магадгүй шүү. Оролцсон шалтгаан гэвэл дотроо бол би айгүй ингээд айжсэн. Йоо ингэж ярих хэрэг ч вэ нөө ингээд намайг хүмүүс дараа сонсоод шоолох юм болов чи юм уу гэх юм болов гэд гэхдээ ээж нарт надтай адилхан ингэж танилаад явж байгаа ээж нар ивэл хэрэг болох байх гээд оролцсон. Тэгээд миний бүр хамгийн анх сэтгэл хөдлөлийн лекцийг сонирхох болсон шалтгаан гэвэл яг миний жирэмсэн болсон үетэй холбоотой байсан. Яг жирэмсэн ингээд болохоосоо өмнө бол ямар нэг асуудал тулгарх юм бол эсвэл над таалагдахгүй хүн байвал зүгээр л ингээд шууд хаяад өвчдөг байсан. Тэгсэн чинь яг ингээд жирэмсэн болоод би ингээд нөхөртэй болчихжээ, нэм хадам ээжтэй болчихжээ гэсэн чинь тэрнээс чинь нөгөө цугтаж болдгүй юм биш үү? Дуртай үедээ хаяа явчих болохгүй тий? Nee, хаяа явчих болохгүй. Бүр яг тэр асуудлыг шийдэх юм ингээд бүр надад пүн гэж тулгараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь амьдрал чи яг ийм юм уу? Би чи яг ийм хүн байсан юм уу гэж бүр шоконд орж исэн. Яг төрсний дараа бол бүр асуудал бүр биш болоод би чи өөрийгөө би чи яг ийм шулам юм байх та. Би бүр ийм айс цамтай юм байх та гэж бүр амар шоконд орж исэн. Яг тэр үед бол ерөөсөө ингэж учрыг нь олоогүй. Би ерөөсөө л ийм хүн юм байна. Ийм амар юм байна гэж бодож жагаад дараа нь нөгөө хоёр дахь хүүхдээ олохынхаа өмнө жоохон ингээд судалгаа шинжилгээ хийгээд яваад байсан чинь нэг сэтгэл гутрал гэж нэг юм байсан юм байна. Тэр чинь нэг юм даавартай холбоотой юм байна. Би бас ингээд төрсний дараа ангидаг гэд хүмүүс нээлттэй яриад ихсэн чинь хүмүүс жоохон ингээд мэддэг болсон. Тэр үед би ерөөсөө юу ч мэддэг байгаагүй. Тэнгуутаа за энэ чинь ерөөсөө юм даавартай л холбоотой байсан юм байна. Даавар гэж бодоод байсан. Би яг ингээд трениндээ суугаад гисэн чинь ямар нэг зүйлийн шалтгаан ч ерөөсөө ганцхан зүйл байдгүй. Ганцхан зүйлээс л ингээд 100% шалтгаалдаг юм байна гэдгийг айгуу сайн ойлгож авсан. Тэгэхээр энэ олон шалтгаан донд бас энэ доо шарахтаа явж байгаа сэтгэл зүйн юм асуудалтай байгаа зүйл нь энэ төрсний дараа ингэж илэрч гардаг тэ холбоотой байж болох уу гэж би асуух гэж байгаа. Ойлгомжтой асууж чадвгүй. Тийм ойлгож байна. Уулаасаа бид нар нөгөө сургалтын явцад бас ээж нар нөгөө сэтгэл готрол ялангуяа энэ төрхийн дараах синдром гэж нэрлэдэг шүү дээ. Энэ зүйлийн талаар их ярьдаг л да тий. За тэгээд яг чиний нэг асуултын дотор чинь ингээд нэг хоёр зүйл байна. Нэг нь одоо тэр сэтгэл готролд одоо тэр төрхийн дараагч бай. За ер нь ямар нэгэн ийм сэтгэл готролд ороход одоо сэтгэлийн гүнд байгаа тэр шарах гэмтлүүд нөлөөлөх үү гэдэг зүйлтэй. Нөгөөх нь бол ер нь ингээд айгүй олон шалтгаан байгаа. Тэр хүмүүс бол тэрийг ингээд яг юуг яаж харж байгаагаар нэрлэж байгаа шүү дээ. Одоо даавартай холбоотой гэж бодож байгаад үнэхээр даавартай холбоотой юм шиг санагдана. За эсвэл одоо сэтгэлийн гүний асуудалтай холбоотой тэр шарах гэмтэлтэй холбоотой гэж хэрвээ бид нар бодож байгаа бол яг тэр нь үнэхээр бодтой ч юм шиг санагдана тий. Ер нь бол тэгтээ ингээд айгүй олон шалтгаан байгаа гэдэг энэ хоёр зүйлийг би онцолж авч хэлье гэж бодож байна. Тэгээд ганцхан одоо төрхийн дараах гэж онцлолгүйгээр ерөөсөө сэтгэл готрлын талаар би хэлье гэж бодож байна мөх гэрлээ. Би ингээд сургалтын явцад бол айгүй зөөлхөн байдаг тий. Групп уулзалт болоод ирэхээр би ингээд арай жоохон хатуу байгаад арай та нарт ингээд нөгөө нэг нүүр тулж ажиллаж байгаа болохоор илүү ингээд жоохон хатуурхаж эхэлдэг. Хатуурхан ч байх вэ? Одоо үнэн байж тийм үү? Одоо бодит байдлыг шууд гаргадаг. Яг сургалтанд орох явцад чинь бүгдээрээ айгүй их гэмтэлтэй, айгүй их шарахтай,
бүгдээрээ ингээл нөгөө нэг хайрлуулахыг хүссэн ингээл бараг л нэг бол цэцэрлэгийн хүүхдүүд ч их эхэлж идэг штэ бид нар тий одоо сургалтаа эхэлж байхдаа. Тэгэхээр зэрэг яалтчгүй би зөөлөн байхаас аргагүй байдаг. За тэгээд ангуй ганцаарчлсан уулзалтын үед бол би ингээд өстой хайр, найргүй чамд хатуу үгийг хэлжсэн санаж байгаа бах тийм үхэрлээ. За одоо ч гэсэн би чамд айгүй хатуу үг хэлэх гэж байна. За энэ хатуу үг чамд таалагдахгүй байж болно. Олон ээж нарт одоо сонсогч ээж нарт таалагдахгүй байж болно. Гэхдээ бид нар одоо таалахын тухайд ч юм уу таашаал авахын тухайд энэ подкастуудыг хийх байгаа шүү дээ. Тэгээ хүнд яг бодиттой тус болох зүйлийг хэлье. Тэр хүний одоо харахгүй байгааг нь харуулъя, мэдгүй байгааг нь мэдүүлье гэдэг үднээс подкастыг хийж байгаа учраас одоо би одоо зориг гаргаал одоо юу гэдгийг энэ хэлэх гэж байгаа үг маань олон хүнд таалагдахгүй, зарим нь өвтгөн, зарим нь одоо магадгүй уйлуулж магадгүй ч гэсэн хэлэх ёстой гэж бодоод би хэлье. За ер нь бол сэтгэлийн гүндээ шарахгүй хүн гэж энэ дэлхийд нэг ширхэгч байхгүй, гэмтэл аваагүй хүүхэд гэж нэг ч байхгүй. Яагаад гэвэл бид нар хүүхэд наснда ертөнцийг шал өөрөөр төсөөлж яадаг. Бидний хүлээлт бол шал өөр байдаг. Тэгээд бид нар асар их шуналтай, уулаасаа л асар их шуналтай төрдөг. Гэтэл чинь ингээд энэ ертөнц бид нар тэр юмэг бүгдийг өгөхгүй шүү дээ. Тэгээ бидний ээж аав бид нар хичнээн хайрлаж байгаа ч гэсэн за нөгөө хайчи чинь өгөхгүй, тэгээ зүуги чинь өгөхгүй, өөрийгөө гэмтэх юмсыг өгөхгүй. Чи битэр урднаас яг энэ сэдвэр ярьжсэн санагдаж байна. Одоо охин хүүхдийг ээж аав нь 20 цагт нь тий гаргахгүй тэгэхэд нөгөө хүүхдэд таалагдахгүй тэр нь хүртэл гэмтэл болж үлддэг тий охин хүүхдэд гэтэл эргээд бодоход бид нар бараг ээж аав минь ямар ч авралаа бурхны авралаар намайг тэгж хайрлаж хамгаалж багаас минь сул тавиагүй юм бэ тэр олон эрэгтэй хүүхдүүдтэй орхиогүй айлд орхиогүй ганцаар гим орхиогүй юм бэ орой өдшин гэж явуулаагүй юм бэ гэж бид нар хожим ойлгоо талархдаг боловч тухайн үед бид нар тодорхой хэмжээний гэмтэл бас авч л байдаг байхгүй юу тий миний эрх чөлөө боогдуулж ингэж ингэж миний одоо өсөл зоргийг үл хайхарч ийн энэ гэл. За тэгэхээр зэрэг ерөөсөө аав ээж нь бүр дээд зэрэгээр хайрлаад хамгаалаад өсгсөн байсан ч гэсэн хүүхэд болгон гэмтэл авдаг. За тэр гэмтэл нь янз бүрийн хэлбэрээр авдаг. За тэгээд бид нар ингээд уулзасаал дэлхийн хаач байсан адилхан ганцхан Монголын боловсролын тогтолцоо хэцүү биш шүү дээ. Хаач байсан хүүхэд урд нь огт мэдэхгүй ингээд боловсролын тогтолцоо руу ингээд ороод ирэхээр зэрэг тодорхой хэмжээний гэмтлүүдийг авдаг. Нийгэмд ингээд ороод ирэхээр тэнд чинь ингээд таалагдахгүй янз бүрийн хүчин зүйлсүүд байгаа. Ганцхан хүн биш шүү дээ тий. Тэгэхээр зэрэг гэмтлийн хувьд бол хүн болгон гэмтэл байгаа. Гэмтэлтэй хүн болгон сэтгэл готролд орно гэх юм бол хүн болгон сэтгэл готролд орно. За ер нь бол хүн болгон сэтгэл готрлын тодорхой шинж тэмдгүүдийг амьдралдаа амсдаг. Амсахгүй байх ямар ч арга байхгүй. Уулаасаа амьдрал чинь бид нар яриад байгаа шүү дээ тий. Гэмтийн байдаг. Ерөөсөө бидний хүснээс өөр байдаг. Ерөөсөө одоо хүртэл бид нар яг бодит байдал гэж юу юм бэ? Яг миний нүдэнд харагдаад байгаа амсаад мэдрэгтэй байгаа зүйл чинь юу юм бэ гэдгийг ялгаж салгаж мэддэггүй л явж байгаа шүү дээ гэрлээ. Зарим тохиолдолд чи ч гэсэн зарим тохиолдолд би ч гэсэн одоо мэдэхгүй л байгаа байхгүй юу? За тэгээд маш олон нөхцөл байдлууд байгаа ч гэсэн хүн болгон сэтгэл готролд ордгоо шүү дээ. Одоо чи бас л мэдж байгаа байх төрөхөд ингээд яг бид нар зарим нь ингээд төлбөртэй арай гайгүй нөхцөл байдал төрдөг те зарим нь одоо ингээд зүгээр улсын нийтийн төрөх газар төрдөг аль ч тохиолдолд одоо бүр дээд зэргийн төлбөртэй дээд зэргийн үйлчлэгээтэй за бүр Монгол биш гадаадд төрсөн байсан ч гэсэн янз бүрийн хувь зайтай хүмүүс тэнд төрж идэг те тэрнээс биш одоо ингээл юу гэдгийг айгу сайхан нөхцөл төрж байгаа баян имлэгт төрж байгаа төлбөртэй төрж байгаа гэдэл тэр хүн огт асуудалгүй байдаг биш те бүхэл хүмүүс өөр ингэсэн асуудал байдаг. За нөхөргүй хүмүүс байгаа. За хүчингийн хэрэгээс хүүхэд болсон хүмүүс байгаа. Зарим нь бүр эцгийн ч мэдхгүй те. За тэгээ хүндрэлтэй төрдөг. Одоо тэр чинь ганцхан эмч нарын одоо юу гэдгийг ур чадвараас хамаардаггүй те одоо зүгээр нэг баг жирийн хүн их бариад ингээд зүгээр их бариад авахд ямар ч хүндрэлгүй аюу сайхан төрсөн байхад бүр гайхамшигтай сайн баг ажилласан ч хүндрэл гарах тохиолдлууд ч гэсэн байна. Энд ингээд тэр эмч нараас болчлоо гэх юм бас байдаггүй. Дандаа хувь хүний өвөгдөл тэр тухайн орчин нөхцөл одоо асар олон нөхцөл байдлыг нөлөөлж яддаг шүү дээ. За тэгээд төрөөд хүүхдээ алдж байгаа тий одоо эсвэл амьгүй хүүхэд төрж байгаа эсвэл одоо хүүхэд нь удаан наслалгүй өнгөрч байгаа ч юм уу эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн хүүхдүүд төрж байгаа гэл ийм олон ээжүүд байгаа шүү дээ. Тэр ээжүүд бүгдээрээ сэтгэл готролд орж байгааг л үгүй л байдаг шүү дээ. Тэгээд тэд нэр одоо шууд цаашаага ингээл амьдралаа өөрчлүүлэл явдаг. Зарим нь
тохиолдол ингээ бүр хараад гайхмаар тэггүй энэ хүн ч одоо дөнгөж цаг хүүхдээ алдсан шүү дээ. Эсвэл одоо айгу амар хүүхд зарим эмчнэр нь хүртэл амар тийм хүүхд ингээд төрж байхад тэр их хүн хүүхдээ тэрэл амьдралаа өргөжлүүлээл одоо ингээл явдаг яагаад тэгж ийна гэхээр зэрэг үндэ тэр хүмүүст ингээ бутрах зав байдгүй. Одоо гутарна гэдэг чинь бас тодорхой хэмжээний цаг завыг шаарддаг шүү дээ. Тухайн хүн ингээд нэг бодол болно би азгүй байна, заяагүй байна. Одоо тэр буруутай энэ буруутай хорвоо ямар хатуу эсвэл би одоо ямар одоо өөдгөө амт бэ ч юм уу. Тэгэхэд чинь үндэ тэр хүмүүс иймэрхүү бодлыг бодоод одоо энийг ингээд цааш нь эргцүүлж бодоод дүгнэлт гаргаад готрох шийдэл гаргаад ч юм уу ингээд готрох зав байдгүй гэж хэлээ л да. Гэхдээ хинч мэдээж одоо би сэтгэл готролд орё гэж шийдэл гаргахгүй л дээ. Гэхдээ хүмүүс сонголтыг хийдэг. Улаасаа алхам хүртээ бид нар ингээд сонголтыг хийдэг. Өнөөдөр бид нар өвдөхгүй юу? Урт наслах уу, богино наслах уу? Би зовх уу, жарах уу гэдэг сонголтоо бид нар үргэлж хийж байдаг. Гаднаас нь харахад бид нар зүгээр ингээд амьдралын шуурганд хөөгдөөл одоо ямар нэг юм золиос болоод одоо баг ингээд нэг хүн тэнд сууж хөтөлбөр бичээл миний хөтөлбөр дээр алдаа гаргаад би тэнд зовоод байгаа юм шиг санагдаад байгаа боловч бүх зүйл дандаа бидний л ингээд сонголт байгаад байгаа шүү дээ. Одоо ингээд хэлэхэр хүмүүст таалагдахгүй л байгаа л да. Одоо би гутраад байгаа чи айгу завтай гэдэг юм байна тий. Юу гэж тийм байх вэ гэж хинт ч мэдээж таалагдахгүй ч мөрөглөө. Чамд ч гэсэн одоо энэ үгийг шууд хэлэхэд таалагдахгүй гомдмоор л санагдчихж байгаа тий. Одоо уйлмаар одоо чи чинь сэтгэл готролд орж исэн. Би ч гэсэн төрхийн дарга сэтгэл готролд орж исэн хүн. Тэгэхээр зэрэг надад одоо хүн чи амглан завтайдаа ингээд готорч исэн шүү дээ гэж хэлвэл бас уйлмаар л санагдана. Одоо гэхдээ үнэн тийм л байна мөх гэрлээ одоо энэ үнийг хүлээж авахд надад ч гэсэн амаргүй байсан яг ингээд хоолойд нутаг тулаад одоо үлбрөөд байдаг юм уу өөрийнх нь ингээд гарыг харсан хүүхдүүд одоо өвчтөе эцэг их ч юм уу одоо амьдрал нь бүрст ингээд дэлгээрээ мөлөгч яхад одоо өөрөөс нөр хинч байхгүй нөхцөлд болвол хүмүүс юусаа сэтгэл готролд ордоггүй. Тэгэл одоо тэрнийхэд л ингээл явдаг. Тэрэнд ингээд нөгөө юм бодох үндэ завж байхгүй зарим нь бол одоо бодоод нулимсаа харчаал одоо залгаал шүтээ зугаал ингээл зүтгээд явж байгаа Тэгэл нөгөө нэг сэтгэл готрлын 60-аас илүү хувийн зорилгогүйгаас болдог гэд нөгөө нэг юунгийн үгийг ч одоо би бараг л подкаст болгон дээр хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр өнөөдрийн хоолоо яаж болох вэ? Түрээсийн мөнгөө яаж төлөх вэ? Одоо тэрийг яах вэ гэдэг чинь бас л бидний зорилгууд мөн шүү дээ. Тэрийг л бид нэр одоо ингээд таах хэрэгтэй. Өнөөдөр би одоо хитийг байдгийн тэрийг заавал олохгүй л бол одоо ингээд ерөөсөн ертөнцид нурж унчих гад л байгаа бол бид нарт одоо ингээд хөвтөөд гутраад арх уугаад нойрны юм уугаад ингээд явж явах үндэ баг л байхгүй болчихдог байхгүй. Тэгээд ер нь бүх юм ингээд бэлэн. Бүх юм гэхээ байлээ л да. Ер нь ингээд бэлэн. Өөрийн байхгүй байхад ертөнцийн нураад унчхааргүй. Ер нь ингээд нэг тодорхой байна шүү дээ би ингээд хүнчлэлтэй ороод амьдралаас татгалзаад ингээд хөвтөд ер нь ертөнцийн нураад унахгүй дээ гэсэн хүмүүс ихвчлэн сэтгэл готролд ороод байхгүй. Энийг ингээд далд томсор мэдж байгаа шүү дээ намайг ингээд буруу хараад ингээд хөвтөд ер нь эцэг нь ирээд аав эцэг нь байхгүй бол тэр аав ер нь ямар ч байсан нэг болно гэх. Тэрнээс биш тэр хүн одоо гав анцаараа нөгөө нялхулаа нэлцраа хүүхдтэйгээ хоёулахна байгаа болвол бараг л ер нь одоо туйлын хэцүү нөхцөл байдал байсан ч гэсэн сэтгэл готролд орохгүй байх нь их байгаа байхгүй. Гэхдээ энэ бол айлч тохиолдолд миний авж байгаа айлч жишээ 100% биш шүү дээ мэдээч хэрэг хүүхдтэйгээ хоёулах байгаа ч гэсэн сэтгэл готролд орж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ нөгөө хувьчлаад ингээ харьцуулаад үзэх юм бол өөрөөс нөөр хинч хийхгүй одоо өөрийнх нь дуран дээр айгүйх ачаа байгаа, хариуцлага байгаа, өөрөөс нь хамаарч байгаа нэг байгаа үед хүмүүс бараг сэтгэл готролд ордгүй байх гэдэг байхгүй. Одоо нөхцөл байдал ингээ үнэхээр хэцүү байгаа ч гэсэн харин энийг ингээ хаяад явчихад одоо түрүү би хэлсэн шүү дээ ингээд нэг жоохон завтай байж болохоор, боломжтой байж болохоор ийм хүмүүс ингээд автогад идэх талтай одоо дийлийнх нь 70-80% орчим хувь ч юм байх гэдэг талтай байгаа байхгүй. 19-р зууны сүүлч гэх юм уу 20-р зууны их үед тэрнээс жоохон өмнө ч байж болно. Одоо 18-р зууны үед одоо романтизмын одоо их дэлгэрлийн үед болохоор зэрэг одоо тийм нэг мод байсан. Одоо чи тэр үеийн одоо бид нар тэр үеийн утга зохиолыг мэдж штэ тийм ингээл нөгөө бүтлгүй хайраас болж ингээл шаналлах тийм тэр нь ингээл айгуу одоо тренд тийм ингээл хүний хайр бүтэж байгаа нь биш харин ингээд хин нэгэн хүн одоо ингээ хайр нь бүтэхгүй байгаа нь тэр хүнийг ямар нэгэн байдлаар ингээд нэг жоохон баатар болгож яадаг тийм хөөрхөн амт энийг шаналлаад явж байгаа нөгөөх нь ингээс та байгалийн үзэсгэлэнтэй газраар яваад шаналлал одоо ингээл айгуу гоё интерьер дунд шаналлал тийм одоо ер нь бол утга зохиол урлагч нь 20-р зууны үеийг хүртэл ингээл дандаа дээдсийн амьдралыг л ингэж харуулдаг хөвчлэн тий
байлаа шүү дээ. Доод даны хүмүүсийн амьдралыг харуулж байгаа ч гэсэн тэр нь дандаа харьцуулттай маягийн тий. Тэгэл нөгөө эзлэх жингээрээ л ярина. Ерөөсөө л дахиад 80-аас дээш хувийн дандаа л дээдсэн амьдралын ингээл одоо харуулдаг урлаг гэдэг бол одоо тэр бид нар уран зураг утга зохиол их мэдчихэж штэ тий. Дараа нь яг орчин үеийн урлаг гарч ирээд бид нар ч гэсэн дээдсийн хүрээлэнд үйлчлэхгүй бид нар ч гэсэн нэр ертөнцийн аль муу мухад илчлэн гэсэн боловч урлаг үргэлжил дээдсийн хүрээлэн гихнээ л одоо дээд урлагийг ярьж штэ зүйл байгаад байдаг. За тэгэл одоо яадгийн одоо бүр нэг тийм айгу уран мяндсан мэдрэмжтэй тий одоо тэр нэг ингээл сэтгэлийн тэр гонгийг одоо ингээл төмөн янзаар илэрхийлдэг. Одоо яруу найраг маргч ерөөсөө тэр чигээрэл дандаа л тэр нэг зовлон сэтгэлийн гоныг готрол уйсэл бүтлгүү хайр тэрний тухай л яриад байгаа шүү дээ тий. Тэрэнд одоо нэг амар ертөнцийг аврах тухай ч юм уу инэрлэгийн тухай ч юм уу цөөхөл байдаг баг. Тэ ер нь дандаа л тэр нэг юу гэдгийг тэр яг нэг хувь хүний зовлонгийн тухай байгаад байгаа шүү дээ. Тэгэл одоо тийм нэг жоохон хөнгөн гонигтай мөрөөдлүүд тий. Тэрнээс ч одоо тийм амар дайчин ассан одоо юу гэдгийг тий тэр нэг хурц одоо бүр дэлхийн ертөнцийг аврах гэх мөрөөдөл биш тийм үү. За тэгэл эсвэл хин нэг хүнд одоо ингээл үрд өмч үлтэнгээ шийтсэн тий. Би ахиж хизээч хинтийг гэрлэхгүй хинцээч ойртохгүй гэл одоо шийтсэн тэр ингээл золиос нь одоо ингээл бөөм бахархал болцоо. Одоо энэ бол ингээл айгу тренд байсан тий. За ийм юмсаар одоо хин хөөцөлт чинь гэвэл дээдсийн хүрээлэнгээ л хөөцөлдөж байна шүү дээ. За тэгээд тэр үеийн одоо юу гэдэг юм боол байдаг юм уу, хамчлагын тарьчин байдаг юм уу, хөлсний ажилчин байдаг юм уу, тийм хүнд одоо ингээл тэр айгүй гоё намрын тэр байгаль донд өөрийнхөө тэр золиосыг бодоод өрнж үлдсэн тэр хайраа бодоод ингээл явчих. За үндэ байхгүй л ахгүй юу та тий. За яг би тэгтээ энэ бол би жишээ авч байгаа шүү. Одоо сонсогчд маань зөв ойлгосоо гэж би хүсэж байна. Тэрнээс ч одоо бүгд ийм байсан. Ерөөсөө энэ бол ингээл хөдөлшгүй энэ гэсэн зүйл байхгүй. Би одоо ингээд нөгөө ярьж байгаа зүйлээ тайлбарлаад жишээ авч байгаа юм шүү. Одоо тэр романтизм тэр юу вэ? Тэр одоо хөнгөн гоник гэхээр хүмүүс ерөөсөө өөрийг нь ойлгохгүй тий. Тэр хайртай өмнөж ойлгохгүй, хинч ойлгохгүй, орчноо ороо ерөөсөө ойлгохгүй. Үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Гэтэл тэр хүний үзэл бодол өөрт нь амар чухал, айгүй нарийн, айгүй гүнзгий байгаад хинч ойлгохгүй тий. Тэгэл ингээл энэ ертөнц ерөөсөө шудраг бос. Өстө амьдралын утга учир өстө нэр хайгаад болтгүй. Амьдрал үнэндээ л утгагүй байна. Гэтэл одоо нөгөө хүмүүс чинь нойр хоолноос гараад амьдралаас татгалзаал ийм утга учир юм ч одоо амьдраад яах юм гээл тий. Тэгэл бүр сүулдэ амиа игүтгэхтэй хүртэл тулж штэ тий. Гэтэл ямар ч гуйлгач юм энийг хийхгүй ба штэ. ертөнцид ямар шудраг бус юм бэ гэж амиа хорлож байгаа гуйлагч юм уу те. Одоо юу гэдэг намайг хинч ойлгохгүй гэдгээс болоод сэтгэл хөдлөлт ороод ингэж байгаа одоо тийм ятуу хүн байхгүй л байгаа шүү дээ тий. Одоо бүр тэр хүмүүс чинь өөрөөс нь хамааралтай хүмүүс байна. Бүр ганц бие байсан ч гэсэн одоо амьд явахын хүсэл гэдэг бол амтэн бүрийн л өрөөдөл одоо ямар ч үлбүрч ингэж байгаа хүн амиа орлохгүй л байгаа шүү дээ тий. Одоо амьдрах гал үзээд байгаа. Гэтэл маш их боломжийн донд хинч намайг ойлгохгүй байна гэд амиа орлоод байгаа чинь одоо бидний оюун ухаантайгаасаа болж бараг одоо тэрнээс болж ингэж шаналж байна шүү дээ. Тэрнээс ш одоо амиа орлно гэдэг зүйл адгуу самтан байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол одоо нэгсэндээ бидний бараг тэр дахгүй хэлэх юм бол түрүү би нэг завтай хүний ажил гэж ингэж хэлээд шүү дээ. Тэгэхээр тэр ядуу хүмүүст чинь ямар ч романтизм байхгүй. Тэднээс ч яг ингэ зөв нүцгэн үнэн байна тий. Одоо юу үнэн байна? Үлсэж байгаа гидсэн, хоолой дурхтаг тулсан одоо юу гэдгийг түрээс мөнгө төлөхгүй бол гэр оронгүй боллоо, ажлын байргүй боллоо. Одоо зээлээ яаж төлөх үү тий? Хүүхдээ яах вэ? Одоо тэр эцэг эхээ яах вэ? Гэх мэт одоо ингээл яг бодит байдлууд байгаа шүү дээ. Амьдрал тулгарсан асуудлууд өөрөөр хэлбэл тэр нэг бичил зорилгууд байгаа тий. За тэгэхээр зэрэг энэ байдлыг бид нар ингээд нэг жоохон ойлгох хэрэгтэй байгаа тий. Гэхдээ энийг одоо ингээд бид нар ингээд гэхдээ энэ амьдралын ингээд айгүй тэр утга учирыг ойлгоод энэ одоо янз бүрийн философи утга учирыг ойлгоод байгаа нь айгүй сэхэлэг байна. Ойлгохгүй байгаа эднэр бол одоо ингээд бүр юу ч мэдрэхгүй айгүй бүдүүлэг байна. Гих маягийн хандлага ингээд энэ жоохон боловсралтай хүмүүст байдаг. Гэтэл чинь яг үнэндээ тэр хүмүүс ингээд бүдүүлэг байгаа болохоор сэтгэл готролд орохгүй байгаа хэрэг бас биш шүү дээ тий. Тэгээд ер нь бол ингээ урлаг амьдралыг ялгадаггүй бид нар. Энэ бол урлаг шүү. Урлаг бол ингээд бас бизнес те. Энэ бол ингэж альва юмыг ингэж жоохон хэтрүүлж давсалж илүү гоёчилж чамирхаж те бүр ингэж бүр юу гэдгийг одоо бүр тэр уран мяндсан торгон болж ингэж нөгөө ээдрүүлж бүр ингээ бид нарыг ингэж юу гэдэг юм баг бодлуулж ийж тэр хүмүүс чинь
ажиллаа хийж байгаа шүү дээ. Ажиллаа л хийж байгаа тий. Энийг бид нар үзэгч бид нар энэ бол туйлын үнэн, энэ бол амьдрал гэд ойлгочдөг. Гэтэл энэ бол өөрөө тэр утга зохиол бол утга зохиолоороо, кино бол киногоороо, амьдрал бол амьдралаараа. За тэгээд энэ хийсвэрлэл бодит байдал хоёроо ялгагдаггүй. Одоо ингээд яг миний мэдрээд байгаа зүйл чинь яг бодит байдал биш. Энэ бол миний мэдрэмж. Энэ хүнд бас өөрийн гэсэн мэдрэмж байгаа, өөрийн гэсэн үнэн байгаа. Яг миний мэдрээд байгаа ч бол миний л үнэн болохоос энэ ертөнцийн үнэн биш гэдгийг бид нар ялгадаггүй. Ингээл би ингэж мэдэрч байна. Ингээл энэ бол үнэн. Одоо нөхөр буруутай л гэсэн бол тэгэл энэ бол туйлын үнэн. Хадан буруутай л гэсэн бол туйлын үнэн. Тэгэл ботчихгаа. Гэтэл энэ миний нөгөө нэг ингээд юу гэдгийг багасаа жоохон ирэх хүссэн, жоохон ингээд нялцраа тий бүх юм дарагдуулаа сурчсан, бүх юм ингээд бэлэн хөнгөн зөөлөн байдаг миний мэдрэмж шүү дээ гэж бид нар боддоггүй тий бодхыг ч хүсэхгүй шүү дээ. Ер хадан болшуулам нөхөр болвол өстой хүүгийн навш гэдгийг ингээд бодит байдал гэдэг ингээд бодчихдаг. Тэгээд бид нар чинь одоо ингээд янз бүрийн тэр бодлын хүч байдаг юм уу, янз бүрийн философик маш буруу ойлгодог. Одоо тэнд чи ингээд юмнууд ингээд ярина шүү дээ тий. Одоо ингээд намайг ч гэсэн ингээд ярьж байгаа сургалтын дээр чи өөрөө мэддэг юм гэрлээ. Чи ч гэсэн бас тэгжсэн ч гэж магт ингээд туйлширдаг тий. Ингээд хэлэнгүүт за ерөөсөө л яг ийм юм бэ гэж бодчихдаг тий. Гэтэл энэ бол за энэ амгалан гэдэг хүн чинь сэтгэл зүйч боловч сэтгэл зүй дотор асар олон урсгалтай. Энэ хүн нэг урсгалын одоо өөрийнхөө баримталдаг нэг урсгалын үзэл санааг ярьж байгаа. Итгэл үнэмшлийнхээ хувьд за энэ хүн бурхны одоо сургаалыг баримталдаг бол тэрнийхээ дагуу ярьж байгаа. Үлийн үрд итгэдэг бол тэрнийхээ дагуу ярьж байгаа шүү гэж ингээд бид нар ялгаж салгаж ойлгохгүй. За амгалан баг ингээд хэлсэн. За ерөөсөө баг тэгэл өнөөдөр хичээл дээр сонсноо очиж гэртээ яриад нөхөртөөгөө маргаа үсгээл хэрүүл үсгээл баг л багшаа таны хэлснээр нөхөртөө хэлсэн чи ойлгохгүй хард тэнэг чинь гэх маягийн юм яриад явж байдаг тийм. Тэр хүн чинь нөхөр шал өөр үзэл бодолтой итгэл үнэмшилтэй гэж болох байхгүй. Тэгэхээр бид нар маш олон зүйлийг буруу ойлгодог. За эннээсээ болоод гутралд орно. Яагаад гэвэл бид нар ингээд нөхөр намайг ойлгох ёстой, ээж аваа хорвоо намайг ойлгох ёстой гэдэг хүлээлттэй байгаа шүү дээ. Гэтэл хинч бид нарыг ойлгох албагүй. Ер нь явж бид нарыг хинч ойлгохгүй шүү дээ. Тэгэл бид нар одоо ингээд нөгөө гутралд орно тий. За тэгэл одоо нөгөө гутралд орё гэхэр чин зэрэг бас ингээд тэрвээ хоолой дээр утга тулаад нөгөө түрүүний хэлсэн олон юмнууд ингээд байвал хэцүү тийм үү. Тэгтээ гутралд орсон хүмүүсийг буруутгах ямар ч одоо арга байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө мэдэрч байгааг л мэдэрч байгаа шүү дээ. Одоо тэр хүнд бас хэцүү байгаа тийм гутралд орсон хүнд чинь өөрийг хинж ойлгохгүй байна. Ганцаард чинь, зөвхөрж чинь, мухард чинь ерөөсөө цаашдаа энэ амьдралыг үргэлжлүүлэх ямар ч шалтгаан юу ч байхгүй. Одоо хүндэтгэх шалтгаан гэдэг юм уу тийм энэ амьдралын төлөө ямар ч үнд зүйлс байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүн мэдэрч байгаа л мэдэрч байгаа. Тэрээс одоо ингээд яриад тэр хүнийг синхруулээд нөгөө ч өө тийм биш тэгээ буруугаа хүлээгээд босоод ирэх юм биш байхгүй. Би одоо сэтгэл гутралд орж исэн маш олон хүмүүсийг мэднэ. Өндөр боловсралтай үнэхээр ингээд сэтгэлийн хат тэнхээтэй бүр ингээд итгэл үнэмшилтэй бурхны шашинтай хүмүүс хүртэл сэтгэл гутралд ордог. Тэгэхээр энэ бүхний цаана бас өөрийн гэсэн шалтгаанууд байгаа. Би бол яг зүгээр нэг талаас нь ярья гэд одоо тэр ер нь бол завтай байгаа, боломжтой байгаа учраас ингэж байгаа шүү гэд нэг зөвхөн шалтгаан одоо үнцгийг те нөхцөл байдлыг авч үзэж байгаа болохоос биш ерөөсөө бүгдийг автгааруулаад тэрэл завтадаа л ингэж байгаа дурандаа л ингэж байгаа шүү гэж хэлж байгаа бас биш шүү. Ялгаж салгаж ойлгоорой. Ер нь бол маш тийм хүчрхэг хүмүүс миний бодлоор надаас хүчтэй гэж бодож байсан хүмүүс хүртэл сэтгэл гутралд ордог. Тэгээд сэтгэлийн хямрал, стресс, сэтгэл гутрал, депресс хоёрыг чи ялгаа сэтгэл гутрал бол бүр хэдэн жилээр ингээд үргэлжилж байгаа шүү дээ. Бүр хэдэн 10 жилээр ингээд үргэлжилж байдаг. Би ингээд өөр дээр л одоо жишээл би төрхийн дараах одоо сэтгэл гутралд орж исэн хүн тий. Айхтар тийм зовлонг даван туулж байгаагүй тий. Тийм амар эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд ингэж нэх орж байгаагүй. Ер нь бол ингээд төрөлт гэдэг чинь бидний биед шал одоо бараг л тесрэлт дэлбэрэлж ахгүй юм болж байгаа шүү дээ. Тэрний дараа бидний харилцаа өөрчлөгддөг. Ер нь ингээд бүх юм баг юу болвол гэмээр болж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол жоохон би өөрийгөө мэднэ, нялцгаад байсан. Тэр бол ерөөсөө сэтгэл гутралд орох гол шалтгаан. Одоо миний хувьд бол жишээ нь болсон байгаа байхгүй. Тэгээд бид нар уул нь бол эмэгтэй хүмүүс төрөлтөнд насан туршдаа л бэлтгэгдэж байгаа шүү дээ. Одоо ингээл ээжээрээ дамжуулаад ч юм уу тий. За тэгээд зарим тохиолдолд эхний төрөлтүүд дээр гайгүй байж яснаа 3 дахь 4 дахь төрөлт дээрээ сэтгэл гутралд орох нь байна. Уул нь бол тэр үе дээрээ бид нар ч бүр ингээ баг сурцсан ч юм уу айгүй төрөлхтэй ч юм уу болсон баймаар шүү дээ. Гэтэл эсэргээрээ байх тохиолдлууд байна.
За тэрийг ингээд яах вэ? Айгу амархан ингээд за дунд насны хямрал гэл ингэчдэг л дээ. Гэтэл үгүй бас дунд насны хямралаас шууд болоод байгаа юм бас биш байдаг тий. Ерөнхийдөө бол айлч тохиолдол одоо тэр анхны төрөлт байна уу? Одоо тэр сүүлийн үеийн төрөлтүүд байна хамаагүй ядаргаанаас их болдог. Одоо бид нар ингээл ядраал идэг штэ тий. Ядраал яваад идэг. Ядраа тал би ер нь ядраад байна. Би ер нь туйлдж байна. Заримдаа бүр ингээл нэг өсгрөөд унчмаар үед байгаа л идэг штэ. Тэгэл бид нар ч одоо яг маргааш өглөө ингээл босоол ингээл явж байгаа штэ. Тэгэхээр зэрэг ер нь ядарч байна гэдэг бодол тий энэ хүний оюуны ядаргаа гэж хэлчихэл та бие махбодоос гадна одоо ингээд ерөнхийдөө ингээд сэтгэлээр ингээд бүр нэг туйлдаад тий ингээд бүр хатангашаад ингэн гэдэг бол ерөөсөө миний хийж байгаа зүйл үн цэнэгүй байна. Миний амьдрал талаар болоод байна. Би ер нь айгу дэмий амьдрчлаа гэдэг бодолтой айгу холбоотой байгаад байдаг. Хэрвээ миний хийж байгаа зүйл үн цэнтэй шүү дээ. Энд чи айгу чухал гэдэг ийм бодол хэрвээ биднэрт байх юм бол бид нар ер нь ямар ч үед ядардгүй л ахгүй. Одоо бид нар мэдэндээ одоо хүнд их хайртай болсон үе ч юм уу эсвэл айгүй туртай зүйлээ хийж байгаа үедээ бид нар хідэн хоногоор нойргүй байгаал өстой бие махбодоор ядраал оюун санаагаар ядарч байсан ч гэсэн бид нар ингээл зүтгээд л яваад идэг шүү дээ тий. Ягаад гэвэл тэр ингээд үн цэнтэй энэ бол айгүй чухал миний хийж байгаа зүйл одоо бусдад хэрэгтэй, надад хэрэгтэй. Ер нь ингээд энэ бол юу гэдгийг хамгийн одоо гол зүйл гэдэг мэдрэмж байгаа цагт бол бидний ядаргаа бага байгаад байдаг байхгүй юу? Харин бидний одоо хийж байгаа зүйл өнгөөдээд байх юм бол бид нар одоо ингээд нөгөө би ядраад байна энэ төр гэдэгтэр л ингээд очих гээд байна. Одоо ингээд хүүхдээ орхиод амиа игүүтгэж байгаа хүмүүс байна тий. Дэлхийд даяар Монголд ч байна. Хүүхдээ орхиод архинд орж ийн. Эсвэл элдв хамааралд дундж байгаа. Эсвэл одоо өөр амьдралыг сонгож байгаа. Тийм хүмүүс болохоор зэрэг ингээл хилдэгтэй хүмүүс хажуунаас ингээд дэм хэрэгтэй штэ. Тэр хүн ингээд урам хэрэгтэй гэл ингээд идэг. Хэрвээ бид нарыг амьдрахад гаднаас урам сэтэлжүүлэх хэрэгтэй бол одоо тэр чинь амьдрах уу гэж хэлэхэд жоохон хэцүү зүйл болох гэдэг шүү дээ. Бид нар ч одоо баг урмал шиг болох гэдэг шүү дээ. Бид нарыг заавал ингээл нэг усалж явах хэрэгтэй. Тэгээд зарим талаараа ингээд мөх гэрлээ бодоод үзэхэд бид нар яг тийм нэг ургамлын хэм маягтай байгаад байгаа байхгүй. Намайг чи ингээл услах хэрэгтэй. Та нар намайг ингээл одоо нар болж ээх хэвээр надад ингээл бордоо байх хэвээр. Тэгэхгүй бол би чи ингээл ядарч штэ. Би хатлаа штэ гэл одоо бид нар ургамал шиг юм ер нь бас ингээд ихэд суугаад байгаа зү тий. Тэгээд ер нь бол сэтгэл готрлаас гаргадаггүй. Гаднаас нь одоо ямар нэгэн сэтгэл засал масал одоо за яг тэр ховс мовс хийгээд энтерхэл байдаг л та. Ерөөсөө л хүний өөрийн сэтгэл штэ тий. Йоо за болио одоо нэрээ. За боли босъё. Одоо алийн болох ингэх вэ гэдэг ч юм уу тий. Тэгжээж л босно. Одоо тэр гадны тусламж чинь дотоодын тэр нэг сэтэл хоёр ингэж хоорондоо дэгээдэгдэж байж тэнд одоо нэг ийм холбоос үүсчээж одоо нэг үйлдэл экшн болж гарах гэдэг шүү дээ тий. Тэгэл яг ерөнхийдөө бид нар чинь тэгдэг шүү дээ тий. Өө би ер нь хичээгээл байгаа. Тэгсэн чинь ингээл ядраал энэ надад ямар ч тэнхлэл алга ер нь хүч алга бэл бараг л хүн болгоны амнаас л гарч ийн шүү дээ тий. Миний асуултанд айгүй гоё хариулт өгсөнд талархаж чинь хэрэг өмнө нөгөө ингээд трейнд анх суугаад эхлэхэд ч юм уу чи ингээд завтаадаа сэтгэл готролд орсон байх гэвэл би энд уйлаа сууж байгаа хэлээ. Тэгсэн чинь эхний асуултыг тавьснаас хойш бүр айгүй ингээд тайшраад сулраад гоёлчлаа. Тэгээд яг эхний төрөлтөн дээр тэгж гутрчаад хоёр дахь төрөлтөн дээр вирусоо гутралд өртөөг байхгүй юу. Тэгээ би энэ нөгөө дааврын асуудлаа шийдчихлээ гэж бодоодсэн чинь би яг хоёр дахь төрөлтөн дээр өөрийгөө айгүй завгүй ялгаж чадсан. Жижиг зорилтуудтай тэгээд хажуугаар нь ингээд хүмүүстэй ингээд уулзаа тэр хүмүүсийг ингээд бас зориг төтлөөд явж исэн. Бас хажуугаар нь энэ сэтгэл юуныхаа сэтгэл зүйн тренингийнхаа лекцүүдийг ингээд зай завсар гаруул сонсдог. Тэгээ ерөөсөө л ингээд өмнө нь надтай хүн ингээд хамт байгаасай намайг ингээсэй гэдэг байсан бол надаа нэг жоохон зав гарчаасай лекцээ сонсч байсан. Надаа нэг жоохон зай гараатаасай л гэж бодоод байдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө айгүй бүрэн дүүрэн хариулт авлаа. Тэгээ сая багш даргааны талаар ярьлаа шүү дээ. Тэгээд би бас айгүй зартай ядаргаанд орсон хүн байсан гэдэг шиг. Бүр багахаас шахвал энэ айгүй би султай ядаргаанд орсон. Тэрэндээ бүр өөрөө ингээд дүрдээ орсон. Би ч сул битэй мэтэ гэд итгэцэн явдаг. Тэгэл ингээд тусал тариамараг бол байга шахуу хэлдэг тийм байсан. Тэгсэн чинь бас энэ тренингээс нөгөө амьдрал дээр ингээд шийдэгдэггүй дуусаагүй байгаа энэ
харилцаанууд ч хүнийг бас айгүй ядраад юм байна гэдгийг би өөрөө ингээд биеэрээ мэдэрсэн баггүй юу. X гэх юм уу өмнөх найз залууг би болохоор нэг айгүй муухагаар ингээд үлдээцсэн гэх юм уу. Айгүй нэг муухай сэтгэл нэг гинт ингээд би хайцсан гэх юм уу. Тэгээд тэр харилцаандаа болохоор нэг өөр айгүй гимшиж явдаг. Яна би тэр хүнийг ингээ гомдоцсон. Одоо тэр хүн маань яаж яваа бол гэд өөрөө л дотроо л ингээ гимшээд яваад байдаг. Байсан. Тэгээд тренингээрээ нөгөө ингээд тэр хүнтэйгээ яг ингээ сэтгэл дотор хацуудлаа дуусгаад би ингэсэн уучлаарай гэд уучлалтгүйгаад тэгээд бүр ингээд айгүй цаашаа дамжаа зориг ороод өөрөө ингээд биерээ яг бичилж удалж чадаагүй Монголд байгаагүй учраас холбогдоод би ингээ блоклуулсан гэсэн л та. Өөрөө ингэж тэмдэрч хайж олж байгаад өөр аккаунт энэ төр үүсгэж байгаад холбогдоод ингээд уучлалтгүйгаад үтч нөгөө хүн маань өө чи одоо хүртэл ингээ бодоо явд юм уу би баг ингээ мартсан штэ угаан. Тэгээд тэгсэн чинь би бүр ингээд айгүй сулраад айгүй амарсан мэдрэмж авчихсан. Тэгэхээр би өөрөө мэдхгүй ингээд далд хумсартаа тэр хүндээ ингээд гимших мэдрэмж ингээд аваад тэгээд тэрэндээ бүр ингээд ядаад яваад гэдэгсэн байгаа хгүй юу. Тэгэхээр ийм шийдэгдээгүй ийм сэтгэл зүйн асуудлууд хэр их ингэж хүний энерги эрсдмийг бардыг бэ. Тэгээ бас ингээд бусад ээж нар таны ингээд амаар ингээд сонсоод мэдээсэй гэж аяг хүсэж байгаа юм. Тийм ер нь бол бидний тэр нөгөө ядаргаанд чинь бас л адилхан тий айгүй олон шалтгаанууд байгаа. Тэрний одоо нэг нь бол энэ чиний ярьсан саяын энэ шалтгаан бол мөн л дөө. Тэгэхээр яг энэ өргөний ангаах ухаанд болохоор чин зэрэг одоо ингээл би ядарлаа одоо ингээл амраагүй юм шиг босч ирээд энэ өглөөдөө тэгэл хөдөлмөрийн бүтээмж муудлаа хурд муудлаа ер нь л ингээл нэг амархан эцээд идэг боллоо гэх юм бол ингээл яг би эргэтэн тогтолцоог ингээл шинжилээлтэй аль эргэтэн суларсан байна яаж ингээл одоо имжлээ шүү дээ тийм үү. За гэтэл чин одоо ингээ уламжлалт ангаах ухаанаар болохоор чин зэрэг эргэтэн бүр эдис бүр өөрийн гэсэн одоо тийм нэг хийтэй те хийн судлалын тогтолцоотой одоо энэ агаар хий биш шүү дээ те зүгээр яг хий гэж нэрлэж байгаа тийм нэг өөр төлөв байдал те тийм зүйлтэй тэгээд тэр хийн одоо хөдлөх босох саатах ч юм уу энэ нь ингээд бидний бодол санаа та буюу одоо энэ сэтгэлтэй ингээд шууд холбоотой байна. Тэгэхээр зэрэг одоо яг учир зүг ингээд энэ логикийг ингээд бүдүүвчлээд гаргуул иймэрхүү байна шүү дээ. За эргээд тэгээд тэр энэ бие махбодод чинь одоо энэ байгаль ертөнцийн сансар хоол хүнс орчоод ингээд бүх юм ингээд нөлөөлж байна тий. Тэр нь эргээд хийдээ нөлөөлж байна, хийн эргээд сэтгэлтэй нөлөөлж байна. Энийг бас бид нар ингээд ярьж байсан шүү дээ. Одоо ингээд уур хүрээд ийн гэл тэгэхээр бид нар чинь уур хүрж байгаа объектаа ингээд эсвэл боддог. Эсвэл ингээд би миний сэтгэл одоо айгүй юу байна. Юу гэдгийг хяналтгүй астай сэтгэлээс хамгийн боллоо гэтэл чинь зарим тохиолдолд бид нар зүгээр биеийн хий маань босцсон тий тэрнээс болоод одоо уур маань хүрсэн уур хүрснээс болоод бие нь ядарсан ч юм ингээл янз бүрийн шалтгаан байна шүү дээ тий. За ер нь одоо ингээд үзэхэр зэрэг бие хий тэгээд ингээд бодол гэдэг ийм зүйл байх гэдэг бодол бол сэтгэл маань тэр хий хоёр чинь бараг л одоо нэг зүйл байх гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг бодол өөрөө эрчим хүчтэй. Тэгэхээр бидний энэ сэтгэл дотор явагдаад байгаа тэр дуусаагүй харилцан яриануд одоо чи бол тэр хүнтэй олон жил сэтгэл дотор ярилцсан бах тий одоо хэдэн жил ярьсан мөхөрлөө. За бараг 9 жил ах шүү. За тий. Тэгэл одоо нөгөө сүүлийнхээ уулзалтуудыг бодно тий. Тэгэхэд тэгж хэлсэн, ингэж хэлсэн. За хэрвээ би уул нь одоо тэгж хэлэх байсан гэл тий одоо би эвгүй дуусгацсан. Уул нь бол ингэж хэлээд дуусгах байсан. Хэрвээ одоо уулзвал би ингэж хэлнэ гэл одоо янз бүрийн байдлаар тэр ингээл яриаг ингээл нөгөө пянц шиг ингээд тавиад байгаа тий. Тэгээ 9 жил одоо чи тэрэнд ингээд энерги зарцуулсан биш үү. Тэгээд бидний сэтгэл дотор ингээд шийдэгдээгүй асуудлууд айгүйх байдаг те. Тэхүү яах уу, ингэхүү болох уу гэдэг одоо яг хүнтэй холбоотой биш ч гэсэн тий одоо санхүүгийн асуудалтай холбоотой хаана амьдрах уу, ийшээ тийшээ явах уу, эсвэл суралцах уу, ажиллах уу гэл янз бүрийн тийм шийдэгдээгүй асуудлууд байдаг. Тэгээд одоо тийм эргэлзээнүүд байдаг те эцэлж таслаагүй одоо би зөв замаар явж гин үү, буруу замаар явж гин үү, ингэх нь юу н хэрэгтэй мүү, хэрэггүй мүү, энэ тэрэг гэдэг энэ зүйлийг бид нар одоо чи бол харин ч богинохон ботсон байна.
одоо мөх гэрлээ 9 жил тий одоо мань мэтийн насны хүмүүс бол зарим яриаг бол 20 30 жил хийгээд ингээд явж штэ тий 40 жил 50 жил ингэж энэ асуудлууд ингээд сэтгэл дотроо хийж явж штэ. Тэгэхээр зэрэг эдгээр чинь бидний эрчим хүчээр л одоо нэг ажилда бодогдсон штэ. Тэр бодол гэдэг чинь бидний эрчим хүчийг зарцуулна тий. Тэгэхээр зэрэг бидний одоо энергийг асар их сордог. Бидний одоо ингээд амин хүчээр хоололдог гэсэн үг тий. За тэгэхэд бид нар чинь за тийм үү. За мэдээ тавлаа. За бэлчиё. Гэт ингээ болохгүй шүү дээ бас тий. Одоо мөнгөлөө чи бол бас өөр дээр мэдж байгаа. Одоо тэр яриаг дуусгахын тулд бас нэлээд олон удаагийн оролдлого болсон байх. Нөгөө сэтгэлийн дасгал хийсэн байх. За тэгээд тэр хүнтэй холбогдсны дараа ч гэсэн яг тухайн үедээ шууд тавирдаг ч гэсэн буцаад ингээ бас эргэх хөдөлгөөн ордог те буцаад чангарах ч юм уу. Тэгэхэд эргээл бид нар нөгөө сэтгэлгээ дасгалыг хийгээд бүр нэг үлдэгдэлгүй болтол нь одоо эргэж босхгүй болтол нь дарахын тулд бас л их уддаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ингээд мэдснээр ерөөсөө болцдог зүйл биш те. За би одоо энэ яриг шууд таслаа. Энийг би одоо шууд шийдлээд ингээд болцдог зүйл ерөөсөө биш. Ер нь одоо юу гэдгийг ухамсараар ингээд сууж агаад ингээд шийдчих зүйл бас биш байгаа байхгүй. Заавал ингээд тухайн цаг үе рүү очин, дурсамж руу очиж ингээд тодорхой заслуудыг хийн, дасгалыг хийн тий. Тэрийг олон дахин давтна. Тэгжээж бид нар одоо тэр эрчим хүч гараад байгаа тэр одоо сувгийг гэдэг юм уу, нүхийг гэдэг юм уу ингээд аажмаар багсгаад ингээд бүр байхгүй болтол нь үйл явцыг одоо тэр дасгал хийх байдаг юм уу, сэтгэлээсээ явуулах байдаг юм уу, тэр яриаг дуусгах үйл явцыг олон дахин давтдаг гэсэн үг тий. За тэгээд энэ олон мэдрэмжүүд дундаас за чи бол яг гими мэдрэмж мэдэрч ирсэн байна тий. Хамгийн их бид нарыг туйлдуулдаг зүйл бол одоо гомдол байгаа тий. Гомдох бид нар өөрснөө ингээд тэр тухайд гомдож үлдэх, атаархах тий. Одоо үзэн ядах байдаг юм уу? За ичхүр одоо ямар нэг юмнаас ичих бид нар тийм ичгэвтер байдалд орж исэн. Одоо энэ тохиолдлыг бол бид нар одоо ингээд бодоол одоо хүртэл ингээд бодоход бүр жоохон байхдаа бага ингээд байхдаа ингээд ичгэвтер байдалд орсон зүйлээ одоо хүртэл бодоход бид нар ингээд зүрх хурд урдан цохилол тэг хөлс гараал яг нөгөө нэг жижиг охиныхаа байдалд ингээд буцаад орчиж байгаа шүү дээ. Тэгээд гими мэдрэмж бас айгүйх юу сордог те. За энийг бол би ингэж давтаж ярьснаас нөгөө аппликейшны маань нөгөө мууд сэтгэлийн өнгө хэсэгт бол бүх ч байх вэ бид нар нөгөө хамгийн их хүмүүсийг зовоодаг 15 тийм сүрэг сэтгэл хөдлөлийг мэдрэмжийг авсан тэрэн дээр айгуу дэлгэрэнгүй байгаа тийм. За ялангуяа энэ хайр сэтгэлийн харилцаанаас би хаягдаад үлдчихлээ, голөгдоод үлдчихлээ гэх энэ мэдрэмж чинь бол явсаар байгаа л одоо нэг өөрийгөө үүсгдэг тийм өөрийгөө бүр ингээд үдсэн яддаг нөгөө хүндээ ингээд өсрөхдөг ус хонзон сандаг хорсох сэтгэлийг ингээд төрүүлж шээ. Тэгэхээр эдгээр чинь хүний нөгөө нэг хамгийн нам давтамж одоо энэ чинь бүхэл бяцлаглууд ярьж байгаа мөнгө гэрлээ ч өөрөө мэдчихэж байгаа тийм тэр нөгөө ведийн бяцлаглууд одоо нөгөө нэг Жорж тэр зурхаа бүхэл бяцлаглууд энийг ярьж штэ тий. Энэ бол хүний хамгийн нам давтамж. Өөрөөр хэлбэл хүнийг ингээд нөгөө амьдрах эрчмийг гэж айгүй их сулруулж идэг. За тэгэл бид нар бол яг ангаах ухаанд болохоор зэрэг нөгөө бөөртэй холбоотой бөөрний дээд булчирхаа ингээд нөгөө нэг хүний энэ амьдрах эрчмийг ингэж хариуцдаг тий. Тэгэхээр зэрэг тэр ингээд солилцсон байна гэл одоо яг эмчилгээ хийлэгдэг. Тэр нь нөлөөлөх үг гэвэл нөлөөлнө нэг хэсэг хугацаанд ч юм уу ингээд нэг төрс иргсэн ч юм уу байдалд орно. Гэхдээ л нөгөө сэтгэл дотор тэр нөгөө эрчим хүчийг сороод байгаа тэр голомт чинь тэр олон нөхнүүд байгаа л бол бид нар тэрүүгээр ингээд хүчээ алдаад л идэг гэсэн үг тий. За тэгээд бас нөгөө бид нар туйлшрах хэрэггүй одоо эмэгтэйчүүд бид нар чинь туйлшрах дуртай. Тэгэл яг тэрнээс болсон байна. Тэр бодлоос л болоод би ингээд ядраад байгаа юм байна. Энэ төр гэж бодох бас хэрэггүй. Энэ бол нөгөө олон шалтгааны бид нар зөвхөн нэгэн хэсгийг авч үзэж байгаа шүү дээ. Тэгэд энэ одоо юу гэдгийг нөгөө мөсөө уул шиг одоо хамгийн ил харагдаж байгаа өнгөн хэсэг тий. Ер нь бол бидний сэтгэлийн гүнд бол маш их шалтгаанууд байдаг. Одоо тэр бүхнийг засаад явъя гэвэл үнэхээр одоо урт зам болно л доо. За багштай баярлаа. Саяны ярьсан дээр болохоор би одоо ингээ харахаар яг миний ихсэн зэг дээрх би айгүй хол өвцөн юм шиг ярих гэдэг. Яг нөгөө яг надтай адилхан нөхцөлд байгаа хүмүүсийг ингээ харахаар яг мэддэгдээд байдаг байхгүй юу? Тэгэл тэр хүмүүстэй за чи яг ингээд ийм байна. Тэгээд амгалан багшийн ингээд лекцийн сонсоорой, тренинг ийм байдیں۔ гэд хэлэхээр надаас хүүе эн чинь нөгөө миний мартах гад байгаа ийм дурсамжуудыг ингээд сэтрийгээд штэ надаа айгүй хэцүү байна
Наач юусоо бүтэхгүй юм байна. Болиг хайчаад байдаг байхгүй юу? Тэгээ би нөгөө ингээ гоё тань шиг тайлбарлаж чадахгүй болохоор лекц сонсооч гэд гуйн. Тэгээд лекцийг нөгөө ингээ эхлээ явж ирснээр дунд нь ч юм уу очиж сонсноо. Энд ч юусоо бүтэхгүй юм байна. Хэцүү юм байна. Айгуу хэцүү юм тий. Тэгээд хайчаад байдаг. Тэгэхээр яагаад нөгөө энэ заавал энэ хүнд хэцүү дурсамжуудыг ингээ заавал сэтрээж ийж сэтгэл идрэрлэг ингээ хүрэх ёстой байд юм бэ гэдэг та ингээ байнга л ярьдаг шүү дээ. Гэхдээ бас дахиад яриад үгүйсээ угаасаа ингээ хүн болгонд ярахаар л энийг ингээ хэлээд идэг учраас би ингээ өөрөө тайлбарлаж чадахгүй байгаа учраас таныг тайлбарлаад өгөөч хэлье. Тэгэхээр яг сая би бас нөгөө товч ярьлаа шүү дээ тийм үү гэрлээ уулаасаа одоо жишээлбэл би нэг хүнтэй хайр сэтгэлийн харилцаанаас болоод одоо тэр хүн би хаягдсан байна уу хайсан байна уу хамаагүй одоо тэр үйл явдлаас үлдсэн одоо тэр дуусаагүй яриануудыг сэтгэлдээ дуусгахын тулд ганц удаагийн цавчлалтаар гэдэг юм уу ганц удаа оролцохоор ерөөсө болдгоо одоо бид нар мэдэндээ мөхрлээ одоо сэтгэлийн дасгал хийхэд шууд ихний оролцоогоор шууд ингээд болж байгаа тохиолдол цөөхөн шүү дээ бид нар одоо нөгөө дотор охинтойгоо уулзах дасгалыг лекцний ард байдаг одоо 2 тренинг хоёуланд ингээд хийдэг. Тэгэхэд чинь ингээд сургал дуусахад хүртэл бид нар зарим тохиолдолд дотор охинтойгоо уулзч амжаагүй л байдаг те. Эртээр нэг ээж битсэн байсан санагдаж байна да баг 4 дахь тренингд орж иж би одоо дотор охинтойгоо сая уулзлаа гэж те. Болохоор ерөөсөө уулзч байгаагүй. Хоёр дахьаасаа л ингээд буруу харцсан уулзч ирж исэн. Тэгэхээр амархан юм биш юм гэлээ. Биш. Тэгээд тэр хүнд буруу харцсан чинь эргэж хараад чамтай харилцдаг болоо сүулдэ одоо бүр нөгөө тэрвэрлцдэг, инээлцдэг болох хүртэл чинь одоо бас л тэгэл магадгүй 1-2 жил өнгөрцөн л ингээл явж идэг шүү дээ тий. Тэгэхээр эн чинь бол бид нар ямар нэгэн юмыг ойлгохгүй байгаа ч юм уу бидний оюуны чадвар муу байгаа гэсэн өрөөсөө биш. Энд ингээд бас л олон янзын шалтгаан байгаа. Тэр дотор охин гэдэг чинь бидний дотоодын тэр нэг төлөв байдлыг бид нар ингээд дотор охиноор төлөөлүүлж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн ганцхан тохиолдолд ингэж олон дахин хийх хэрэгтэй байхад бид нар ингээд ээжтэйгээ эвлэрэх гээл инж гинж тренингд ороход чинь аюулгүй олон нөхцөл байдлуудыг авч үздэг тийм аавтайгаа эвлэрэх очрын бороонд орлоо гэхэд ганцхан аавыг биш те бидний дотор чинь ингээд аюулгүй олон юмуд сэтрэл сэргээл бужигнаал ингээд хэлдэг шүү дээ. Тэр зэрэг тэр бүх юмныг учрыг олж одоо заглагийг тайлж байр байранд нь тавьж эмхэлж цэцлэхийн тулд чинь маш их ажил хийх хэрэгтэй болдог тийм. Тэгэхээр зэрэг хинч мэдээж одоо хэцүү замыг сонгох уу урт замыг сонгох уу дөт замыг сонгох уу гэвэл дөт замыг сонгох шүү дээ. Мэргүүн дээр очил асуучих юу урд нь юу энэ юунаас болсон бэ? За одоо дараа нь яах вэ гэж тэгдэг нөгөө хүмүүс маань за одоо энэс болсон байна. За одоо ингээрээ энийг аваачаа шатаагаараа энийг тэндээ өлгөөрөө гэж ингэчүүл айгүй амархан биш. Тэгэхгүй тэгэл нөгөө дасглаа хийгээл уйлаал одоо ингэж явахыг хинч мэдээж хүсэхгүй байх л та. Эсвэл одоо юу гэдгийг за санхүүгийн асуудлаа би бол одоо хэлдэг те санхүүгийн асуудал бол аавта нийгэмд харилцаа нийгэмд хэрэгжих байдал бол аавта шууд холбоотой. Аавта харилцах харилцааг засахгүйгээр бид нар одоо нийгэмд амжилттай байх хамгийн гол нь тэрнээсээ таашаал авах гэх боломжгүй. За тэр ер нь амжилт ээжийн царайтай гэж ярьдаг ээжтэй холбоотой энэ бол бид нар дотооддоо амжилтаасаа таашаалыг авах өөрийгөө одоо яг жинхэнэ амжилттай гэж хүлээн зөвшөөрөх бол ээжтэй холбоотой. Энэ хоёрыг одоо сэтгэлдээ аав ээж хоёртой эвлэрэхгүйгээр энэ зүйл боломжгүй гэд хэлсэн байхад уул усаа дахиад тэгэл одоо мөнгө гэдэг чинь ингээл асгаал ороод ирнэстэй бөөн аз жаргал болно гэвэл хинч мэдээч хэрэг одоо тэрийг замыг л сонгох гэдэг шүү дээ тий. Харин аль нь бодтой вэ гэдгийг бид нэр эрүүл ухаанаараа л бодох хэрэгтэй байна л да тий. За яг уу одоо тэгж ярьж байгаа хүмүүс зөндөө одоо сардаа нэг удаа тэр бурхнаа дахиулаач гэдэг юм уу эсвэл жилдээ нэг удаа одоо ингээд нутгийнхаа уулсыг дахиач гэдэг юм уу засал ном хийгээд ингээд сайн явж байна гэж ярьж байгаа хүмүүс бол байгаа. Тийм байдаг л байх. Тэгтээ би бол одоо нөгөө нэг бурхны шашин ч гэсэн шинжлэх ухаан, сэтгэл зүй ч гэсэн шинжлэх ухаан бүх юмыг бодтой, баримттай, яг баталгаатай, судалгаатай юм ярина. Тэрнээс биш одоо ингээд хийсвэр юм ерөөсөө ярихгүй. Сайн яваад ийн гэж нэг хүний яриад байгаа нь нөгөө хүний сайн явж байгаа одоо тэр хэмжүүр биш байхгүй тий. Тэгэхээр зэрэг миний сайн явна гэдэг ойлголт чи яг юу юм? Тэрээс хин нэгэн хүн одоо болоод байгаа тэгээд байгаа гэдэг нь одоо миний хувьд яг болно уугүй юу гэдгийг хүн бас өөрөө л шийднэ л дээ. За эсвэл хүмүүс ингээд богино хугацааны хөтөлбөрт айгүй дуртай байдаг те. Сургалтанд ордог олон хүмүүс бас хэлдэг. 35 хоног гэснээр ямар ядаргаатай энийг 7 хоног дотор багтааж болдгоо юм уу? Эсвэл одоо 7 хоногоор ингээд салгаад 7 хоногийн ийм жижиг хөтөлбөрөд болгож болдгоо юм уу? Тэргээл тэгдэг л дээ.
Тэгээд одоо би болохоор одоо юу гэдгийг одоо нэг үнэн байхыг хичээдэг. Та нарыг бас дандаа үнэн байх хэрэгтэй л гэж байна. Барагста дургуугийн хүртэл ярьж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг богино хөтөлбөрүүдээр хүн богино хугацааны л амжилтанд хүрнэ. Төр зур бид нар тайтгарч болно, тайвширч болно. Хэдэн сар, магадгүй нэг жил ингээд тэгдэг штэ. Тийм бясалгалж явсан чинь нөгөөд чи юус уурлахаа болцсон байлээ. Тэгэл өстө нэр ингээд айгүй сайхан болцсон байлээ гэдэг. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн чинь бүр тэрнээсээ дортцсон байх тохиолдол нь илүү олон байдаг. Ялангуяа одоо тэр их гүний бясалгадууд бол дараа нь жоохон таагүй тийм сөрөг нөлөө авчрах тохиол их байдаг. Сэтгэл зүгээ бэлдээгүй ингээ орохоор зэрэгтэй. За тэгэл янз бүрийн тэр номлол эсвэл одоо за энийг хийчихвэл их буян хураана, тэрийг хийчихвэл тийм гэсэн юмнуудыг бид нар айгүй их ингээд нөгөө дагаад идэх л та тий. За тэгэхээр буян хураах за одоо би сая буян хураана гэж хэлчихлээ тий. Буян хураана гэдэг зүйл өөрөө муу биш тийм үү? Энэ өөрөө сэтгэл заслын нэг хэлбэр муу. Яагаад гэвэл бид нар бусдад өглөг өгнө гэдэг чинь энэ өглөгийг өгөөд энээсээ илүүг олж авна гэдэг утгаараа өглөг өгөх биш тий. Өглөг гэдэг чинь юу вэ гэвэл бид нар өөрийнхөө сэтгэл дотороо хармыг дарж байгаа. Хармын сэтгэлийг одоо тэр өглөгөөр ерөнтгөлж дарж ийн гэсэн үг тийм үү. Аливаа юмд хичээл зүтгэлтэй байна гэдэг чинь бид нар одоо ингээд нөгөө залхуурлыг дарж байгаа гэсэн үг тий. Уурыг дарнаа гэдэг чинь одоо бид нар нөгөө төвчээрийг хөгжүүлж байгаа гэх мэтээр одоо бидний хийж байгаа үйлдэл болгон ямар нэгэн муу зүйлийг дарж нөгөө сайн зүйлийг ингэж хөгжүүлж яадаг. Тэгэхээр бид нар эннийхээ энэ зүй тогтлыг мэдж тийм өглөг өгж явахдаа би ингээ хармыг дарж байгаа. Бас ингээ өөрийнхөө хөл гараар яваад ингээ би хичээд зүтгэж байна. Хичээнгүү хөгжүүлж байна. За тэгээд бид нар ингээд хүмүүст ингээ юм тараахаар эргээд ууралдаг, биднийг буруутгадаг, загиндаг, бүр нөгөө баг өснөөсөө нөгөө ийс юм боллоо гэдэг шиг болдог. Тэгэхээр бидний нөгөө уур хүрх гэдэг. Тэгэхээр уураа бас дарна тэггүй би чи одоо юуны төлөө явж байгаа вэ гэх мэтэр бид нар гаднаас нь харахад нэг л зүйлийг хийж байгаа юм шиг боловч сэтгэл дотроо маш олон сэтгэлийнхээ тэр нөгөө нэг одоо таагүй зүйлстэй ингэж тулж ажиллаж байдаг гэсэн. Тэгээ энийг бид нар хэрэг мэдж хийх юм бол илүү их буянтай болно. Одоо нөгөө буянда даган байсан шүү дээ тий. Хөөх би сая ийм мэдрэмжүүдийг бариад ингээд дарчлаа шүү би чинь. Тэгснээрээ би одоо нөгөө талын энэ одоо сайн талынхаа мэдрэмжүүдийг ингээд хөгжүүлчлээ шүү гэж одоо өөрийнхөө буянд даган байсч өөрийнхөө хийж байгаа ажлын үн цэнийг мэдж хийвэл илүү үр дүнтэй болно. Тэрнээс биш юу хийж байгаагаа ч мэдэхгүй одоо ингээ манан будан дунд ингээ тодорхойгүй ингээ байх юм бол одоо юу гэдгийг хүч муутай нөгөө буян нүгэл нь холилдсон ийм л юм болно гэсэн үг байгаад байгаа байхгүй. За тэгээд ер нь яг хуу лекцүүдээр би энийг л яриад байгаа шүү дээ тий. Одоо бидний хамгийн гол хийх зүйл бол сэтгэлээл анзаарах, ажиглах, одоо ерөөсөө агшин тутамд ажиглах. Тэгээд би өөрөө энийг ингэж та нарт ярьж байгаа боловч өөрөө одоо энийг бүр ингээ хийгээ сурсан юм үгүй шүү дээ. Бас л нөгөө хийгээл ингээл одоо заримдаа барьж аваад, заримдаа алдаал, унаал босоол ингээл явж байгаа. Одоо хүн тэгэл тэргээл та нарт зааж өгч байгаа. Ерөөсөө ганц зөв зам энэ юм байна. Би одоо маш олон бясалгал янз бүрийн ихтгэл өнөмшлүүдийг ингээд судалж явсан. Ер нь би ч айгүй сониуч хүн. Тэгээд явж ер нь энэ хамгийн бодиттой бөгөөд үнэн зам юм байна шүү гэж олсныгоо л одоо та нарт зааж өгч байгаа тий. Одоо миний алдааг бити давтаж амьдралынхаа ингээд бараг 10 20 бараг 30 жилиг дэмий бити өнгөрөөгөөрөө ер нь ийм байд юм байна шүү л гэдгээ одоо ингээд аминдаа та нарын цагийг хэмнээд хэлээд байгаа ухаантай юм тий. Тэгэхэд ер нь бол одоо ингээд нөгөө лекцэр чинь энэ сэтгэлээ яаж ажиглах вэ? Ямар мэдрэмжээ юуг хэлж байна? Ер нь бидний сэтгэл дотор ороход юу байдаг вэ гэдгийг л одоо яриад нь шүү дээ, тий. Тэгээд тэрийгээ одоо бид нар тренингээр одоо дадлагжуулж, тасгалжуулж одоо ингээд сэтгэлдээ наах юмыг л хийж шүү дээ. Энэ бол тэгээ сургалт дусаалт болчих зүйл биш тийм үү? Чи өөрөө мэдчихэж байгаа. Насан туршдаа л одоо хүн хөвтлэл энийгээ хийж дадуулж инхэл зүйл байгаа шүү дээ тий. Тэгээд яг хамгийн ихний үр дүн нь яг ээжтэйгээ эвлэрч бид нар аавтайгаа эвлэрч юм тий. Гэхдээ хамгийн гол нь тэднэраараа дамжуулж би өөрийнхөө л бүтэн оршихуйг бий болгох гээд өөрийгөө бүрнээр нь ингээ хүлээн зөвшөөрөх гээд тэднэраар дамжуулж өөрийнхөө энэ дотор байгаа тэр асар их нөөцийг нээж өөрийнхөө л хүсэл мөрөөдийг биелүүлэх гээд байгаа шүү дээ тий. За тэгсэн чинь нөгөө нэг залхуу хүрээд байна тий. Ингээл тэр олон таагүй дурсамжуудыг чинь уул ингээл мартаал дээр ингээд нэг бол харуулж чулуу ингээд тавьсан байж байгаа шүү дээ тий. Огт байхгүй биш гэтэл чинь тэр бол хар чулуугаа хөдөлгөөд нөгөө олон мэдрэмжүүдээ ингэж гаргаж ирээд нэг нэгээр нь царайг нь хараад учрыг нь олоод ингээд яв гэтэл тэр чинь нэг биш 10 биш 100 биш баг ингээд хэдэн мянгаараа байж идэг тий.
тэгжээж бүгднгийнх нь учрыг олж ээж би хүчтэй болоод тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэхээр зэрэгс ямар ядаргаатай залхуутай юм бэ гэж санагдана. Одоо энэ хөөрхөн царайгаараа гойлох сайхан биеэрээ ч юм арга зайлаараа тэр сэргэлэн сүүхээ юу байдгийг те эсвэл одоо хин нэгнээр баян нөхрөөр ч юм уу одоо тэр хүчрэхийг танил талаараа ч юм уу ингээд хамаг хүслээ биелүүлүүлэх боломж байсаар байтал ингээд хөлс цусаа урсгаал нус төлөвстэй хутгалтаал ингээд сэтгэлээ идгээж тэндээс хүч олж одоо ингэх нь ядаргаач байж магадгүй те тэгээд аль ч зам нь муу бишээ гэж сэтгэл зүй хэлдэг. Сэтгэл зүйн шинжилгээ тий. За чи одоо тэр хөнгөн амар замыг сонгоод ингэжэл болно. Эсвэл одоо энэ хүнд урт замыг сонгоод одоо тэр ингээд би өөрийнхөө улаан гараар сэтгэл итгэлээ орлоо гэдээ явал аль нь ч байж болно. Хамгийн гол нь чи өөрөө л араад авах ёстой. Энэ замаар яваад ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэх юм бол эцэст нь ямар үр гарах вэ гэдгийг мэдчих ёстой. Энэ замаар яваад ингээд ингэх юм бол үрд нь юу гарах вэ гэдгийг одоо мэдэх ёстой гэсэн үг тийм. Энэ дүр замаар яваад би цагаа хэмнээд, эрчим хүчээ хэмнээд, өчнөө амьдралын хугацаагаа хэмнээд ингээд би асар их зүйлийг бүтээн босгоч боловч энэ бол эцсийн үр дүн биш тийм. Эцсийн үрд нь юу гарах вэ гэдгийг л одоо өөрөө мэдчихвэл өөрийн зам өөртөө зөв тийм. Тэгээд сэтгэл зүй бол шууд утгаараа ёс зүг ярихгүй байгаа шүү дээ. Аль нь ч байж болно. Чи ингээд бүр ерөө сонгох юм бол хамгийн хувийн өөдгөө замыг ч гэсэн сонгож болно л гэж хэлчихэж байгаа тийм. Гэхдээ нөгөө шалтгаан үрийн хууль шүү дээ. Энэ өнөөдрийн бидний амсаад мэдрээд байгаа юмны цаана чинь ийм зүйлс байсан байж тээ гэдгийг бид ингээд суралцсан явцад мэддэг шүү дээ тийм. Тэгэд ингээд ирэхээр зэрэг хүн өөрөө ирэхгүй нөгөө аймаар юмнуудаас татгалзчих эхэлдэг тийм. Яагаад гэвэл өнөөдрийн миний амсаад байгаа энэ зовлон чинь хизээ нэгэн цагт миний хийсэнээс амар зүйлийн үр дүн юм бэ штэ. Тэгвэл би ирээдүйд тэгэж уйлж одоо яг өнөөдөр шиг ингээд өвсөө цулгаад суухгүй тулд за болио гэд бид нар өөрөө ирэхгүй тэрийг татгалзаж эхэлдэг. Одоо хинч албаддгүй бүгдийг ингээд би та нарт харуулдаг штэ тий. За өөрснөө хараа ингээд энэ юм чи юм байдаг шүү дээ гэд. Тэгээд аяндаа л одоо та нар өөрснөө татгалздаг тийм үү. За энийг ингээ ёс зүй, ёс суртахуун гэж нэрлэнэ үү, нүгэл буян гэх нүүлийн үр гэж нэрлэнэ үү, ямар нэр юусаа хамаагүй бидний хүссэн хүсээгүй ертөнц цугласаа л ийм ерөөсөө үрд ийм байна. За тэгэл одоо энийг ингээл мэдчихлээвэл тэгэл одоо урагшаа аль замаар явна уу тэгэл улаан тугаан мандуулаад одоо урагшаа явна шүү дээ тий. Хамгийн гол нь одоо өөрийгөө л зодох хэрэггүй байна. Яг өөрийгөө зодох гээд анх би нөгөө тренинг орчоод ингээд гэсэн чинь нөгөө нууц бүлгэн дотор ингээ багш пост хийхдээ. За өөрийгөө бити ингээд зодоорой гэдгсэн чинь надад бүр ингээ сонин санагдаа. Юусан өмнө сонсож байгаагүй. Тэгээд энэ одоо юу яриад байдаг вэ? Өөрийгөө зодно хэрчүүдээ яад юм бол би бол баг зодддгүй ухааны бодоод идсэн чинь ер нь би ингээд бүр алхам тутамдаа ингээд өөрийгөө зэмлдэг зодддаг байж таарж байгаа байхгүй юу. Зүгээр л ингээд юм барьж байгаа л унаад алдахад л би ямар тэнэг юм бэ гэж уулга алдахтаа хүртэл өөрийгөө буруутгадаг. Тэгээд бүр цаашлал ингээд нэг юм хийж байгаа бүтлгүүтчих юм бол угаасаа чи чадахгүйсэн шүү дээ. Чи угаасаа бүтлгүй шүү дээ гэж бүр ингээд дотроо ингээд байнга яриад бүр хөвсцэн. Тийм байсан. Тэгээд эсрэг талдаа ингээд алдаа хийцэн байгаа хүн өөрийгөө за яах вэ дараа нь ингээд бүтээчнээ болчихно гэж ивэл энэ харин ямар өөрийгөө тооцсон би тооцсон хүн бэ гэж харах бүр тийм хандлагатай болсон. Тэгэхээр энэ хандлага чинь өөртөө хайргүй байгаатай юм хэр холбоотой юм болоо. Тийм. Ер нь л биднэрээ чинь ингээд хэлж байгаа үг болгон тийм өөртөө хэлж гин үү, бусдад хэлж гин үү, ерөөсөө л амнаас гарч байгаа үг болгон ялангуяа бид нар ч одоо өөртөө их бага ярьдаг хүмүүс шүү дээ тий. Өөртөө бараг л үг хэлэхгүй дээ. Таагүй үгнээс бусдыг бол бараг л ер нь гаан хийхгүй шүү дээ. Тэгээд бусдад хэлж байгаа бидний үг болгон за бүр мэдрэмж болгон болвол бидний өөртөө хэлж байгаа л үг гэдэг. Бид нар одоо бусдыг хараад одоо юу гэдгийг старчаагүй, залхуу, бүтлгүй, худалчулгааш одоо юу гэдгийг тий уруугч гэл ингээл нэрлэж штэ. Энийг бид нар хаанаас мэдээд байгаа. Тэр одоо энэ худалчулгааш, уруугч гэдэг яаж мэдээд бид нар өөрөөрөө л мэдчихэдэг штэ тий. Энийгээ бид нар одоо нөгөө бусдыг хэлж чадчих байна гэдэг чинь бид нар одоо өөртөө л хэлж байгаа гэсэн. Өөртөө тэгж хэлж чаддгүй үгээ бид нар бусдад хэлэхгүй. Тэгээд бид нар бас бусдыг магтаж, бахархаж тий одоо талархаж, баярлж ингэж байгаа бол бас л үр дээрээ л
одоо мэддэг. Энэ хүнд би талархах ёстой, баярлах ёстой. Одоо юу гэдгийг те тэрийг бид нар өөрийнхөө одоо тэр дотор голоос л мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг одоо хиймлэр хийж ерөөсө болтгоо. Тэгээд бид нар одоо ингээд одоо чи яг түрүү жишээ авч шүү дээ. Ер нь бид нар монгол хүмүүс дандаа л тэгдэг шүү дээ. Өөрийгөө тэнгээ, мангараа гэх тий. Ер нь тиймэрхүү л үг хэлчих гээд байдаг тий. Тэрээс одоо өөрийгөө өстө хөөрхнөө, хайраа гэж ер нь өөртөө хандж гин үү? Ер нь бараг л өстө нэрээ өөрийгөө л ер нь хөөш гээл бараг ингээл өстө цогтчихгайл тий. Шанаадчихгайл ер нь байгаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг яг тэрүүгээр ханддаг. Одоо бид нар ингээд би өөртөө яаж ханддаг юм бэ гэдгийг мэдээ гэвэл хүүхдтэй яаж хандж байгааг л харах хэрэгтэй. Тэгэхэд бид нар ингээд хүүхдтэй хараад өө чи тгээж ингэж үгүй энийг тэгчихгүй яасан ингэчихгүй яасан би чамд хэлээ эзтэй мангар юм уу тэнийг юм уу ойлгохгүй юм уу. Ер нь ингэж одоо үгээр шууд ингэхгүй ч гэсэн одоо бас бид нар чи харьцангуй бас гаднаа ч гэсэн соёлтой болоод байгаа л та тий. Шууд ингэж хэлэхгүй ч гэсэн дотоод мэдрэмж маань ингээл нэг дандаа бассан, голсон тий ингээл нэг чамлсан гэл урам хугарсан. Иймэрхүү байдалтай. Тэгвэл бас туйлшраал ингээл нөгөө хүүхдээ хит дахин шүтэл ингээл бурхан шүтэн шиг бас болгоцсон тий. Тэгээд яг тэр чинь одоо түрүүний чиний бас чи энэ одоо ямар өөрийгөө тооцсон хүн юм бэ гэж ингээ харах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ингээд нэг өөрөө бас ингээд бид нар нөгөө талдаа өөрийгөө бас ингээд тийм нарциссист маягаар бас ингээд бурханчлан шүтэх маягийн ийм юм ингээд гардаг. Тэгэл тэрийгээрээ бас харна. Тэгээд ингээд ер нь ингээд хүмүүсийг одоо ингээд шүүмжлэх зүйлч юм уу одоо би над шиг ингээд энэ сайхан суучаас онцлог болвол хамгийн л амархан шүү дээ тий. Яг бодит байдал дээр бол бид нар маш харгас байдаг хүмүүс маш харгас өөртөө айгүй харгас тий. Тэгээд энэ харгас харц хаанаас би болвоо гэд ингээ харахаар зэрэг бид нар өөрийгөө яг нөгөө ээж аавын нүдээр багш нарын нүдээр томчуудын нүдээр хардаг тий. Тэгээд бид нарыг одоо харамсалтай тэд нар хамгийн дотны тэр хүмүүс маань маш их ингэж нэг бас ч үсгсэн байдаг те ингээд голж чамлж бас хитрхи бөөцөлн гэдэг чинь голж байгаа хэрэг мөн шүү дээ. Миний хүү хэрэггүй чи чадахгүй аль ээж нь тэг чи миний хүү дараал бол яахын миний хүү одоо хөөхөн хүл гараа гівдээ чинь яахын ээж нь эдэргэн гэдэг чинь нөгөө хүүхд чинь өөрийгөө ингээл нэг л ийм жижигхэн хөөхөн инхри юу чи чаддгүй ингээл зүгээр л одоо ингээл нэг гэрэлтэл сууж идэг жижигхэн од шиг л мэдэрч шүү дээ тий. Тэр хүүхдэд өөрийгөө одоо илэрхийлж гаргаж хэрэгжүүлж батлах ямар ч боломж ингээд өгөхгүй шүү дээ. Тэгээд нэг тал нь бол шууд ингэж хүүхдийг жижигрүүлж доош нь хийж муухай доромжилж айлгаж ичээж харьцуулж тэ чи энийг чадахгүй бол хүмүүс чамайг шоолно хүмүүс чамаас татгалзсан чи ганцаараа үлдэн хин шамтаа нийлэхгүй чи дараа нөхөргүй болно болсон ч хаягдана гологдно гих мэтэр нөгөө тал нь болохоор зэрэг хит хүүхдийг одоо ингэж бөөцөлөөд тэ одоо чи ингээл юу ч хийх хэрэггүй бүгдийг ингээд бид нар хийн чи чадахгүй мэдхгүй болоогүй хөөрхийн аймтын инхрийн ялцраа гэд ингээд одоо аль тал нь бүгдийг ингээд мухарлаад хайчдаг тий. Тэгээд энэ зам болохоор чин зэрэг энэ бол нэг удаагийн тохиолдол биш тий. Маш тагтаршсан зам байгаа байхгүй. Олон удаа тэрүүгээр яваад чулуужаад одоо ингээд хязгааргүй олон удаа ингээд батлагдсан. Ер нь бол одоо амьдрал ийм л байдгийн байна дөө гэд одоо ингэсэн ийм бүр амгүй хатуу сэтгэл болсон байгаа байхгүй харгас болсон. Тэгээд бид нар яг тэр арга барилаараа хүүхдүүдээ алив би чиний сайн сайхан адилж чамаа хүмүүжүүлж алив чи энийг хийгээ сураатах алив чи тэгээдэх гэл нөгөө хүүхд чи мэдээж анхны орлогоор бүтдэггүй ч юм уу 10 удаагийн орлогоор бүтдэггүй ахаар л зэрэг чи гэдэг нөгөө зөвлөлчлэг гэл болох гэдэг юм л та. Тэгээд энийг бол яг бид нар сургалтанд орохоор зэрэг тэр нэг илэг өгч ингээд зөөлрүүлдэг те хайраар ингээд жоохон зөөлрүүлдэг. Гэхдээ энэ бол алга болохгүй. Зүгээр зөөлр. Тэгээд энийг бол бид нар анх энэ яаж үссэн энэ зам те анхны алхам хизээ эхэлсэн анх одоо дараа нь яаж давтагдчихсэн. Анх одоо энэ за би ер нь ингээд хатуурыг да. За би ер нь чулуужий да гэдэг шийдэл хизээ гарсан яг тэр өчүүд рүү очиж ээж л одоо засал эхлэн тий бид нарыг баг байхад нэг тийм орс шүлэг байдаг гэсэн би одоо нөгөө нэг зохиогч юм санахгүй байна л да нөгөө нэг миний зүрхмэн чи чулуужаад өгөөч гэт тий одоо нөгөө бүтлгүй хайрын дараа л одоо тэгжил дахиж одоо би энэ хайрыг мэдэрмээргүй байна тэгэхээр зэрэг одоо миний зүрхээ одоо чулууж атгаа миний зүрхийг чулуужуулаад өгөөч тэгээд чулуу болчих юм бол ахиж хизээж өвдөхгүй болно гэл
Тэгэл одоо тэр шүлгийг уншаал бид нар чинь учиргүй уйраал, уйлал тест яг үнэн ингээл чулуун зүрхтэй болёо. Тэд нар л намайг ингээд чулуун зүрхтэй болгосон байхгүй. Одоо би хахиж хизээч хайрамсгүй, хайрыг мэдрэхгүй штэ гэх ингээл бүр нөгөө болоогүй юмыг бодоол тэр боталтай уйраал, уйлал одоо ингэжсэн би одоо сая саналаа. Тэгэхээр зэрэг яг л нэг иймэрхүү төстэй зүйл болдог. Бид нарт ингээд би ингээд энийг ахиж мэдэрмээргүй байна. Одоо ингээд аав ээж бид нарыг ингээд голох те ялангуяа дотны хүмүүс бидний сэтгэлийг өвтгөхөд би энийг ингэж ахиж мэдэрмээргүй байна гэж бид нар боддог. Тэгээд бид нар энийг олон дахин энэ бодлыг ингээд бодоод тахаар бид нар ингээд ер нь яваандаа юм ингээд мэдрэмжгүй одоо юу ч ингээд ордгоо одоо ийм болох гэдэг шүү. Гэхдээ эн чинь бол нөгөө нэг бурхны шашны одоо ингээд нөгөө альва зүйлд уул шиг байдаг, хит хөөрөө биш, хит готруу биш үзлээс бүр шал өөр зүйл байгаа зү. Тэр чинь бол ерөөсөө ингээд юмыг ингээд мэдрэхгүй болж байна шүү дээ. Хаалгаа хааж ийн гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг яг тэр одоо хүүхдийн хаалгаа хааж байгаа тэр үе дээр бид нар очиж засал хийжээж нөгөө тэр сэтгэлийн хаалгыг нээх одоо тэр нөгөө нэг ах хатуурын чулуужийг гэсэн шийдэл гаргасан үе дээр нь очижээж одоо бид нар нөгөө заслыг хийнэ гэсэн үг байгаад байгаа байхгүй юу. Тэгэд бид нар тэгээ одоо би түрүү хэллээ те бид нар өөртөө яаж ханддаг вэ гэдгийг мэдхийн тулд хүүхдтэй яаж хандж чинь гэдгийг анзаарах хэрэгтэй. Ялангуяа хяналтгүй болсон үед ууралсан, сандарсан, яарсан, те төвчээр алдарсан одоо ийм үед бид нар одоо хүүхдтэй юу гэж хэлж чинь яаж дуу алдчих тий. Тэгэхээр чинь бид нар нөгөө одоо яг нөгөө 50 байх үе бодох юм бол хяналтгүй болсон байгаа шүү дээ тий. Тэгэхэд саяхан бас нэг ээж групп бичижсэн санагдаж байна да. Би бол өөрөө айгүй саяльтай гэж бодсон чинь сая ингээд нэг юм том юм болсон чинь нөгөө дуу алдсан чинь нөгөө амар үгийг хэлж байна би гээд тий. Тэгэхээр зэрэг бид нэг хилтгэл ахгүй. Тэгээд тэрэнд одоо юу гэдгийг өөх би чи ямар амар юм бэ гэж бодох биш тий. Маш олон зүйл бидний сэтгэлийн гүнд байдаг. Бид нар тэр үгийг 20 жил 30 жил хэлээгүй байж болно. Тэгээд бид нар өөрийгөө би хэлэхээ болцсон байна гэж яж болно. Гэтэл ингээл яг нэг юм одоо амьдрал толгой руу ташаад ч юм уу яг гинтийн юм болоод бид нар үнэхээр цочролд ороход нөгөө бид нар ч одоо нөгөө ээжээ гэдэг дуу алддаг шиг нөгөө пэ ингээл бас дуурж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар ингээд алга болоогүй байдаг. Тэгэхээр энэ зүйл чинь тийм ч амархан санаан зургаар болвол ингээд алга болчдөг зүйл ингээд биш байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ олон сэтгэлийн дасгалууд энэ төр гэдэг чинь бидний тэр сэтгэл доторх бүр одоо хур хог гэдэг шиг тий хур их тэр хоримтлалтай тулж ажиллаж байгаа гэсэн үг. Одоо үргэлжийн л баг жаргалгүй байсан. Үргэлж өөрийгөө доош нь хийж, өөртөө эвгүй үг хэлж өөрийгөө одоо аль муу мухагаар дуудаж исэн энэ гинжин хэлхийг таслаад бид нар одоо ингээд өөрөө цоошин гинжин хэлхээ болж одоо гагнагдаад одоо надаас хоош миний үр хүүхэд ач гуч зэнэр маань үргэлж өөрийгөө хүндэтгэж харьцах те шал өөрөөр дуу алдах те одоо энийг л эхлүүлж ийн гэсэн үг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэгэл одоо ингэж хийж би түрүү хэлсэн шүү дээ те юу хийж байгаагаа мэдхийн болвол бид нар ядрахгүй зоригтой байна. Сэтгэл готролд орохгүй. Тэгээд би ийм чухал зүйл хийж шин чи ганцхан миний амьдралыг өөрчлөө зогсохгүй. Би ингээд ирээдүй одоо хязгааргүй цаашаа үргэлжлэх одоо үе үеийн амьдралыг би ингээд өөрчилж штэ. Би ийм агуу үйлс хийж штэ ингээд бодохоор зэрэг бид нар ингээд ирч хүч нэмэгдээд үнэхээр одоо тийм мохшгүй, цуцшгүй одоо юу гэдгийг жаргалтай төгс одоо ээж болно л гэсэн үг л дээ. Багшийг сая төгс ээж гэдгсэн чинь бүр нэг юм руу хатгаа ээж шиг санагдлаа. Би болохоор төгс ээж авах гад бүр айгүй зүтрээд ядраад идэгсэн. Тэгээ нөгөө хүүхдээ хүмүүжүүлэх чинь ингээл ядраад. Тэгээд гэрээ гээгүүлээ цомгийн нөгөө эхний 3 лекцийн сонссон чинь бүр яг намайг миний тухай л ингээд надад зориулаад яриад байгаа юм шиг санагдаад. Тэгэл за яг энэ миний хайж байгаа юм байна. Тэгээд тренинг орыг шийдвэр гаргачихсан. Түрүүн хэлснээр нөгөө яг миний хүүхдүүд яг над шиг л байгаа тахаар л миний ингээд уур хүрээд над шиг ингээд замбраагүй байгаа дэвэл замбраатай байгаа чи ихээч айгүй бол өөрөө бараг ихэхгүй тий. Яг тэгэл тэнгуут заа яг над шиг болох гэдэг энийг ингээд засах хүмүүжүүлэх хэрэгтэй гэж би боддоод идэг гэсэн аахгүй. За би чи юм төгс байхад хүн бэ нөө манай хүүхдүүд ч гэсэн ингээд бас өөр хүмүүс юм бэ. Тэгээд энэ байгаа л ингээд хангалттай байна гэсэн чинь надад бүр айгүй том суллалт ингээд тайвшрал болсон. Гэхдээ би одоо ингээд төгс ингээд тэр төвшөндөө хүрчээгүй ч гэсэн айгүй сайхан айтаахан болсон байгаа. Тэгэхээр яг ийм
өөрөө ингээд жаргалтай тэгсэн ирний төгс ээж гэсэн ойлголтыг ингээд зэрэг биелүүлэх юм боломж юу нэ гэм болов уу гэж байсан. Тий. Би бол одоо түрүү хэллээ ш. За ингэснээрээ бид нар одоо тэр нөгөө жаргалтай төгс ээж болох гээд байна гэж тий. Ер нь бол юу гэж хэлмээр юм бэ? Үнэмлэхүй утгандаа бол төгс ээж байх боломжгүй. Хинч төгс байх боломжгүй байхгүй. Харин бид нар одоо юу гэдгийг яг өөрийнхөө хувьд тий би одоо өөрийнхөө хувьд төгс байж болно. Хангалттай одоо миний байж хамгийн дээд хэмжээ энэ намайг энэ хүүхдүүд муу гэж үнэлнэ үү? Манай хадмууд, миний ээж аав, миний нөхөр намайг чи муу ээж гэж үнэлнэ үү? Хамаагүй. Би өөрийнхөө хувьд чадах бүх юмаа хийсэн. Одоо миний байж чадах дээд хэмжээ, миний өсөрч чадах одоо хамгийн өндөр хэмжээ одоо инээ гэд бид нар өөрийнхөө хувьд төгс байж болно уу? Болохоос биш одоо яг үнэмлэхүй утгаараа бүгдийн хувьд бид нар төгс байх боломж уулаасаа байхгүй. Одоо яг төгс ээж юм шиг хүүхдэд санагдах тийм өчүүд байгаа тийм бидний ээж аав ч гэсэн биднэрт ингээл хэвээ үнэхээр миний ээж төгс ээж гэж санагдах өчүүд байсан шүү дээ. Эсвэргээрээ биднэрт бүрстэ нэр даанчтай гэмээр өчүүд ч гэсэн зөндөө байсан тийм. Тэгэхээр зэрэг бүх цаг үед бүх хүний хувьд төгс байх боломж гэж юус байхгүй. Уулаасаа хинч тийм байгаагүй. Одоо бурхан багш хүртэл бүх хүний хувьд бурхан байж чадаагүй шүү дээ тийм. Чадаагүй ч юу ах вэ? Одоо сайн сайхан бурханд одоо үнэхээр ачтаа тустайг мэдээд өчтөн бишрээд ингэжсэн хүмүүс ч байсан. Тэрийг одоо олж харахгүйгээр бурхан багш руу одоо хог шидчихсэн одоо түүх байгаа шүү дээ тий. Тосгон дундуур ингэж явж байхад бид нар ч одоо нөгөө хүн төрөлхтөн чинь Христийг цовдлсон биз дээ тий. Тэр чинь одоо агуу гинт нь л байсан шүү дээ тий. Өчнөө олон эрдэмтдийгээ хүн төрөлхтөн чинь одоо амьдаран шатаасан биз дээ тий. Дэлхий бүр хийж хэлсний төлөө тэнд нар гараг од гараг ийм байдаг, хүний бие махбод ийм байдаг, хүн ингэж төрдөг гэж хэлсний төлөө чинь одоо бид нар зөндөө олон эрдэмтдийгээ шатагаад алдсан шүү дээ. Бид нар тэгээд тэгэхэд чинь дундад зүүн байсан одоо зэрлэг харанхуй бүрдүүлэх одоо үед өөр гэл хэлж болно. Үгүй шүү дээ. Яг одоо ч гэсэн бид нар яг энэ цаг мөчид ч гэсэн зөндөө олон гигантнүүд дээдсүүд оршин байж байгаа. Бид нар тэгэл тэднийгээ уландаа гიშгчээл шал өөр юмсуудыг ингээд дагаал хуйлралдаал тахилдаал ингээд бас явж л байгаа тий. Тэгэхээр зэрэг одоо юу гэдгийг бид нар олон зүйлийг одоо таних боломж ч гэсэн байхгүй. Хүмүүс ч гэсэн бид нар тэр боломжийг өгөх хэрэгтэй байхгүй. Хүмүүс бид нарыг заавал одоо үнэлж мэдэж ингэх ямар ч албагүй. Одоо бидний хүүхдүүд хамаг амин амьдралаа зориулж байгаа хүүхдүүд биднэрт ээжээ баярлалаа гэж хэлэх ямар ч албагүй. Гэт ингээд бодохоор биднэрт өөрсөнд маань маш том чөлөөлт болно. Хүүхдүүд маань маш том чөлөөлт болно тий. Өөртөө бид нар ч гэсэн чи одоо мөх гэрлээ амглан чи үргэлж төгс байх ямар ч алдахгүй уулаасаа тийм байх боломжгүй чи зүгээр яг энэ цаг мөчид өөрийнхөө байж чадах дээд хэмжээнд байна дараагийн мөчид байж чадах дээд хэмжээндээ байна гэх мэтээр ер нь л бид нар дандаа л мөч болгонд өөрийнхөө байж чадах дээд хэмжээнд л болно байгаад байгаа шүү дээ тий бид нар яаж ч хичээсэн яаж ч мундаг байсан одоо өөрийнхөө хувьд тий бид нарыг одоо муулах үл итгэх ойлгохгүй байх сонин гажиг одоо юу гэдэг ийм тийм гэж хэлэх хүмүүс үргэлж гарна. Энэ бол хууль. Одоо намайг ч гэсэн тэгж хэлэх хүмүүс бол үргэлж гарна гэдгийг би мэддэг. Тэгээд одоо юу гэдэг тэрэнд одоо нэг торхоо болсон гэх юм уу. Тэгээд яг ер нь их хүний одоо хүүхдтэй өгч чадах зүйлсээс хамгийн том нь гэвэл хүн жаргалтай байхыг хүсэж болно. Тэгээд хүслээ биелүүлж болно. Жаргалтай байж болно гэдгийг л одоо хүүхдтэй өөрөө ингэж үлгэрлж харуулах нь л хамгийн гол зүйл. Тэгхийн бол хүүхдүүд маань одоо тэр нэг зүйл хүүхдүүд маань одоо ингэ шингэж штэ тий. Одоо бидний эрчим хүчээр, үлгэр жишээгээр, уур амьсгалаар, үйл хөдлөлөөр, үг яриагаар хүүхдүүд маань шингэн. Тэгэхээр хүүхдүүд маань дараа нь энэ дэлхийн хаанч байсан, хинтээж байсан жаргалтай байхыг хүсдэг. Хүснээ илэрхийлж чаддаг. Өөрөө тэгээд өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө зүтгэж чаддаг, жаргалтай байж чаддаг ийм л хүмүүс болно. Тэрнээс биш бид нар одоо хүүхдтэй тэр үрдийн жаргалтай байлгах тийм багаж гэж байхгүй шүү дээ. Ямар ч өндөр боловсролыг эзэмсэн энэ бол жаргалтай байхад хангалттай биш ээ гэдгийг одоо мөх гэрлэж тэр өөрсөн дээр мэдчихэж байгаа шүү дээ. Ямар ч одоо албан тушаал, амжилттай гэрлэлт одоо аз жаргалтай нийгэм ч юм уу бидний одоо аз жаргалын бүрэн даатгал болж чадахгүй юм байна.
гэдгийг одоо бид нар мэдчихэж бидний одоо өөрсний биеийн өгөгдөл, гоо үзэсгэлэн, оюун ухааны одоо IQ одоо юу байж болтгийг тэр бүх зүйл ч гэсэн биднийг жаргалтай байлгахад хангалттай биш юм байна. Хамгийн гол нь бидний өөрсний тэр нөгөө өөрийгөө жаргалтай байлгах хүсэл тийм үү? Жаргалтай байж чадах зүтгэл боломж одоо өөртөө зөвшөөрлөх тэр хамгийн чухлаа гэдгийг бид нар ингээд харж байна шүү дээ. Тийм тэгээд ингээд багш яриг сонсохоор нэрэл ингээд хүмүүжүүлнэ гэж бол байхгүй юм байна уу? Би угаасаа ингээд намайг ээж аав хүмүүжүүлэх гээд их оролж ирсэн наа хувцгнараа их гээд насаар нь хэлсэн. Тэгээ одоо ч гэсэн тэгээд ингээ амар цэгцтэй байгаа юм бол байхгүй юм. Тэгэхээр ингээд өөрөө л ингэж үлгэрлж үзүүлээд нөгөө хувцснуудаа жимбитлэхэд гутлаа зэрэгцүүл тавьж ижил манай хүүхдүүд тийм байх гэдгийг ойлгоод тэгээд одоо ингээ багштайгаа яриад байсан чинь айгуу сайхан тайвширчлаа. Эхлээд бүр ингээ хамаг гарын хөлснөөс гараад чичрээ бараг уйлчих гадсэн чинь одоо бүр сайхан тайвширчлаа. Тэгсэн чинь би чинь ингээ анх тренинг бүр ингээ анх лекц сонсохдоо ямар юм твдүү ингээ хүүхдээ хүмүүжүүлэх гэсэн төгс байх гэсэн тий юм чинэрсэн хүн байлаа. Тэгээд ингээд лекцээ сонсоод ингээд тренингүүдтэй ороод групп засалтаа ингээ ороо явсан чинь ингээ яаж би өөрчлөгдсөн блэ гэдгийг ингээ бүр ярмаар ингээд бусад ээжүүдтэй би юм болсон шүү. Та нар бас ингээд хамрагдвал бас ийм болж болно юм чи би бас нөгөө ингээд хамгийн дээдл нь биш шүү дээ. Ингээл зүгээр бас сэтгэл идэгдэлд хүрья. Өөрөө ингээд бас жаргалтай байгээ явж байгаа. Тэгэхээр та нар маань бас ингээд сэтгэл идэгдэлд ингээд хүрээрээ ийм үнэн байд юм байна гэдгийг мэдээсэй гэд би бас ингээд өөрийнхөө илчлэлтийг хийвэл ямар вэ гэдээ багшаас асуух гэж байна. Тий, би чамайг ингэж чад айгүйх баярлж байна мөх гэрлээ. Тэгээд нөгөө оролцож байгаа ээжүүдэд бол би ингээд чи анх ямар байгаад ямар болсон бэлээ, нөгөө сэтгэлийнхээ ямар хүнд шарахыг эдгээсэн бэлээ, сэтгэл доторх айгүй хүнд ачаа, тэ нууц, ичгүүр, айц бүхнээсээ яаж салсан бэлээ. Одоо бид нэр бүгдээрээ л хүн болгон өөрийнхөө түүхэнд тийм нэг хар толботой байгаа шүү дээ, тий. Тэрийгээ яаж хүлээн зөвшөөрсөн бэ гэдгээ яриасаа гэж айгүй хүсдэг. Гэхдээ тэр бол нөгөө хувь хүний сонголт учраас би хүмүүсийг одоо илчлэл хийгэрэй гэж огт хэлж байгаагүй. Анх удаа одоо би илчлэл хийя гэж хэлж байгаа юм чи болж гэнэ мөх гэрлээ. Би энд айгүйх баярлж байна. Гэхдээ хоёулагийн яриа чинь бас нэг цаг 10 хэдэн минут болчлоо. Хоёулаа одоо ингээд илчлэл хийгээд хоёулаа түүхээ яриад эхлүүл лав нэг цагийн яриа болох байх. Тэгэхээр мөх гэрлээ миний санал болвол хоёулаа одоо чиний илчлэлд, чиний түүхэнд бүтэн дугаараа зориулаад дараагийн дугаартаа хоёулаа ингээд нөгөө чиний одоо юу гэдэг сэтгэл идэгрэлт хүрсэн түүхийг яг боддоор ингээд яриул ямар вэ гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? За тийм хөшөө. За тэгээд чамд бас нэг класс уучлаарай. Яагаад гэвэл чи нөгөө сая ингээд айгүй олон юмнууд бодоод ингээд сэтгэл нь айгүй ориглоод айгүй ингээд ярмаар болж яхад нь цаг баг байна гэнгээ боловч харж байгаа ингээд урам хугарч иж магадгүй. Гэхдээ хоёулаа ингээд нөгөө нэг ээжүүдэд өгөөжтэй байх үүднээс тухтай ярих үүднээс тий одоо хоёулаа ахаад нэг 20 минут ярьснаас дараагийн бүтэн дугаар яриад ингүүл чамд ч гэсэн ээжүүдэд маань ч гэсэн айгүй шимтэй байх гэж би бодлоо. Тэгээд намайг хүлээж авсан мөнх гэрэлд айгүйх баярлалаа. Бас мөнх гэрэл миний баярлах шалтгаан гэвэл сургалтанд бас мөнх гэрэл ингээд нөгөө надад хандаж айгүйх юм бичдэг. Тэр болгонд би бас хариулдаггүй байсан. Зарим хүн болохоор тэгэхээр их гомддог. Одоо ингээд намайг миний асуултанд хариулахгүй байна, тоохгүй байна, тэхгүй байна, ингэхгүй байна гэдэг ч юм уу. Мөнхгэрэлд бас тийм зүйлс байсан бах. Гэхдээ хөөх юм нь одоо тэр гомдлоо бас залгаал бас намайг уухгүй дагсан. Дараа нь бас групп сэтгэл засал дээр ч гэсэн би мөнхгэрэл нэлээд хатуу хандаж ингээд шууд өгнүүдийг хэлжсэн. Энэ бол айгүй өвдөлттэй байдаг. Би өөрөө мэднэ. Багш нар маань ч гэсэн одоо ингээд групп засал ингээд надад бас тэгж хандхад нөгөө мэрэгчлээ сэтгэл зүйчдийн бас тийм сургалтанд ингээд оролцгоёор ингээд шууд ингээд амглаан чигээл ингээд хандхад бас айгүй өвдөлттэй байдаг. Тэр өвдөлтүүдийг бас айгүй даван туулсан, ганцаарчилсан уулзалт үеэр ч гэсэн би айгүй хатуу байсан. Тэгээд энэ бүх цогцолтуудыг ингэж хүлээж авдаг, дагдаг. Тэгээд бас уугахгүй
одоо өөрийнхөө замд үнэнч байгаад бас айгүйх баярлдаг шүү мөх гэрлээ. Урд нь би бас чамд юусаа хэлж байгаагүй. Би бас ингээд нөгөө хүмүүст яг адил тэгш байх үүднээс ингэж юусаа магтаалын үг хэлдэггүй шүү дээ чи мэдэн тий. Улаасаа бас сэтгэл зүйн бас нөгөө дүрмд байгаа сургалтанд одоо хит ингэж хүмүүсийг одоо энэ чинь бас дүгнэлт өгч шүү дээ чи сайн энэ төр гэх мэттэй дүгнэлт өгөх ёсгүй байдаг учраас урд нь чамайг юусаа ингэж магтж байгаагүй. Тэгээд ингээд магтлаа шүү. Дүрмээ зөрчөөд тий. За ингээд бүгдээрээ дараагийн уулзлаар мөнх гэлтэйгээ иргэн уулзах боллоо. Тэгээд бид нартай энэ дугаарт хамт байсан та нартай баярлалаа. Түр баяртай. Баярлалаа.